За сайн байна уу? Машинаас олохгүй явах болонгийн маань сүүлчийн дүгнэлтийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн 10 дугаарт орсон машинуудаа харьцуулаад бид хоёр өөрсдийн дүгнэлтээ хэрхэн гаргасан бэ гэдэг талаар энэ дугаар дээр ярилцгаанаа. За тэгээд энэ 10 машин маань бол үнэхээр харьцуулт ихэд бол амаргүй байлаа. Тэгээд бүгд өөрийн гэсэн онцлогтой давуу сул талтай байгааг нь бүгдээрээ харсан байх. Тэгэнгүүт хэрэгцээ шаардлагаас хамаарат зорилтод хэрэглэгчт нь бүгдээрээ ялгаатай байх бах. Тэгэхээр магадгүй яг энэ дугаараар дүгнэлтийн дугаараар бид хоёр тэрийг илүү тодорхой болгох байдлаар та бүхэнтэй хуваалцгаална. Тэгээд тийм чинь бас хэд хэдэн үзүүлэлтүүдээр бас харьцуулсан дүгнэлтийг бид гаргах гэж хичээсэн. Өөртөө ч гэсэн өөртөө юу шаардлагатай вэ гэдэг тэр үндэслэж гаргаж байгаа. Тэгээд ямарсан дугаарлага орохоос өмнө нэг зүйлийг тодорхой болгочих хэрэгтэй байх гэж бодож байна. За энэ 10 машины импортлогч дистрибьютор компаниудаас бид хоёрын зүгээс бол ямар нэгэн байдлаар ивент тэлэг спонсор бол аваагүй. Тийм ч утгаараа бид хоёр машинуудаа үзэж явахдаа өөрсдийнхөө шууд үзмжээр яг ямар сэтгэл төрсөн тэрийг энэ үгүй сайн муутай бүгдийг хэлж ярьж явсан шүү. Тэгэхээр тэрийг бас зүгээр ойлгороод тэгтээ мэдээж хэрэг энэ дугааруудыг бэлтгэхэд бид хоёрт итгээд машинуудаа өгч явуулж байгаа тэр дистрибьютор компаниудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. За Toyota болон Lexus-ийн аль биесийн дистрибьютор мөн хадаа. За Jeep, Ford, Ineos брэндүүдийн аль биесийн дистрибьютор, MSM Automotive. За тэгээд GVM Tank борлуулж Бодон Автотрейд. Тэгээд Хайс 300-г томлоод байгаа Бас 4 өрштөрөө брендийн аль биесийн дистрибьютор Vinparts компаниудад бол зайлшгүй талархал илэрхийлэх хэрэгтэй байх. Бид бас амгүйгээр л бараг тест хийж авсан болох тэрэнд нь итгээд бас өөрсдийнхөө сэтгэлийг чөлөөтэй хуваалцах боломжийг бас олгосонд энэ компаниуд бол талархал илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ энэ контент бэлтгэх чинь өөрөө тийм амар ажил биш. Тэгэхээр энэ контентыг бэлтгэхэд манай яг аль биесний ивент тэгж хамтрагч байгууллага бол Ocean Finance байсан юм аа. Санхүүгийн салбарт 18 жилийн турш зарчимтай, ёс зүйтэй ажиллаж ирсэн Очир Ундрат банк санхүүгийн байгууллага төр төрхөө шинжилж Ocean Finance нэрийн дор үйл ажиллагаа явуулж эхэллээ. Мөн брендинг өрөө үгээ дараагийн алхмаа хийн хэмээн зарлаж, харилцагч бүрийнхээ дараагийн алхамд хөдөлгөөн оруулахаа тунхаглаад байна. Энэхүү ребрэнд нь Ocean Finance-ыг шинэ түвшинд хүргэж зөвхөн дотоодын өрсөлдөөнд ялгарах бус дэлхийн зах зээл өрсөлдөхүйц санхүүгийн байгууллага болох суурийг бий болгож байгаа юм. Ребрэндингийн хүрээнд автомашины лизингийн үйлчлэгээнд урамшуул зарласан байгаа. Шаардлагатай мэдээллүүдийг доор description хэсэгт оруулсан учраас эндээс мэдээлэл аваарай. Бид нартай адил машинаа солих уу, шинэ машин авах уу хэмээн эргэлзэж байгаа бол Ocean Finance-ыг зорж дараагийн алхмаа хийгээрэй. За ингээд дугаарт орсон. За. Хамгийн түрүүнд энэ 10 машиныг жигсаах яг үндсэн дүрм бид хоёрын ямар шалгуур байсан бэ гэдэг тал дээр нэг зүйлийг бол тодорхой болгоод хэлэх хэрэгтэй баг. За манай яг цувгийн үзэгчтэй манай аялын дугааруудыг үздэг хүмүүс бол бид хоёрыг ямар газруудаар аялдаг вүлээ. Тэгээд гэр бүлтэй ачаа бараг зөндөө олон талаас нь бол мэддэг болсон байгаа гэж бодож байна. Тэгэхээр бид нар бол тавуулаа аялдаг. Тавуулаа яваад эхлэхдээ 3 хүчтэйгээ яваад эхлэхдээ маш их ачаатай явдаг. За бидний явсан газрууд бол шавар, уус, бүх төрлийн хамгийн хүнд хэцүү бартаатай газруудаар явдаг. Тэгэхээр энэ бол аяллаа бас чухал хэсэг болж байгаа Тэгээ хамгийн гол нь ерөнхийдөө дийлэгтээ яг нэг машинаараа дангаараа явдаг. Тийм. Тэгэхээр найдвартай байдал маш чухал. За тэгээд бидний бас хамгийн гол онцлог бол бид нэр аяллаа контент бүтээдэг. Тийм учраас бас илүү гоё, царайлаг, өнгө төрхтэй гэдэг юм уу тийм бас үзэмжийг нь бас ер нь бол бодолцож үзэж байгаа. Тэгээ жилээр тусам бидний аялал бол илүү холын зайд явж эхэлж байгаа учраас төдиж нэгээр бас тэр холын аяллаа тав дух болоод найдвартай байдлаа зөндөө олон үзүүлэлтүүд нэлээд чухал тавигдах шаардлагатай. Тийм учраас автомашин солих асуудал дээр нэлээд өндөө ашиг төлөвлөгч энэ болон эхлүүлж дугаарыг бэлтгэсэн шалтгаан болоод байгаа тийм. За тэгэхээр машинуудаа жагсааж байгаа хамгийн ихний шалгуур үзүүлэлт бол бартаа замын чадамж. За эсвэл off-road capability гэж хэлж болно. За тэгээд дэлгэсэн дээр бас би хүснэгтэр харуулахаар та бүхэн бас яг тэндээс яг юу харуулж байгаа талаар нь бас зогсоож байгаа зүйлээс өөртөө машинуудаа харчиж болно. Бүх машинуудыг нэг бүртээ ярихгүй гэсэн үг. За хамгийн нэгдүгээрт энэ off-road чадамж гэдэг агаад нь юу үзлээд байгаа юм бэ гэхээр
За эдгээр машинууд маань 4 өрштөр мөн үү? За бүгд мөн байгаа. Дараачих нь дифференциал түгжигч гэдэг яг 4 өрштөр гэдэг байгаа машинуудын чадамжийг хамгийн сайн нэмэгдүүлж өгдөг үзүүлэлт бол дифференциал түгжигч. За тэгэл low range бол бүгдэнд нь байгаа тийм. За тэгээ үүнээс гадна өөр ямар нэмэлт гормууд байгаа юм. За энэ дээр бас онцлог машинууд бол бас яг ийм sway bar disconnect гэдэг систем бол байгаад байгаа. Тэгэхээр ийм систем байна уу? Энэ бас юугаар давуу тал болоод байгаа. За тэгээд дараагийнх нь үзүүлэлт бол бусад оффроадын гормууд ч юм уу тийм бусад туслах системүүдийн талаар бас оруулж ирж байгаа. За тэгээд энэ үзүүлэлтүүд нь бүгд энэ дотроо байна уу? За байхгүй бол юунд дутагдаад хаана алдаж байна гэдгээс шалтгаалаад орж ирж байгаа ийм онцлогтой. За хамгийн ихний 3 байрт орсон машин бол түрүүний ярьсан бүх үзүүлэлтүүдийг нэгсэндээ хангаж өгч байгаа гэдэг утгаараа ялчгүй дээр орж ирсэн. Тэгээд өмнөх дугааруудаа бол бид тэр бүгдийн дискшн дээр оролцсон болох тэр тухайн машин болгоно ороод үзэж болох бах ямар тестүүд хийгдсэн тий. Тэгэхээр яг тэрнгээр ороод ирж байгаа. За яг хуу Land Cruiser 200-д хамгийн дор орсон шалтгаан нь харж байгаа бол ингээд үзүү юмнууд нь байхгүй болоод эхэлж байгаа л гэсэн санаа. Хоорондоо ийм ялгаатай байгаа шүү. За 3 төвшин чойжлогтой хэрнээ наан цаана ороод байгаа шалтгаан бол за зарим нэгэн систем юм болоод те тухайн ажиллах гормууд нь яаж орж ийнэ гэдгээ шалтгаалаад өөр зарчмаар ингээд ороод ирж байгаа гэсэн үг. Тэр оффроуд гормуудыг ашиглахад хэрэглээнд тэр хялбар байсан бэ гэдэг нь бас энэ дээр нөлөөлж байгаа гэж бодод байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг надад ч нэг нэмэт хэлэхэд зүгээр яхаа жишээ болгоод ярихад Bronco болон Land 302 очиж байгаа тий. Энэ хоёрын хойлын нэлээ ингээд тушаад үзэхэд хоёулаа 3 шатны төвжигчтэй тий. Бага за яг Bronco илүүсээ барцгахтай гэж бол. Тэнгууд яг ажиллах гормыг ингээд бодоод үзэхдээ Bronco дээр жишээлбэл хойтлын дифференциал төвжигчээ бүр 2 дугаараа явж исэн ч гэсэн тэрийг төвчж болдог. 4 high тэрэ 4 low тэрэ тус-тусад нь. За эсвэл нөгөө turn assist байсан шүү дээ. Тэр бол Bronco turn assist-д дарлаа тултал дараад ирэхэд эргэжсэн болвол Land 300 дээр хичнээн олон шат амжилт дамжиж тэр гормыг ажиллуулж илаа тий. Тийм. Тэгэхээр яг тэр нөгөө буцаад нөгөө одоо гэдэг самбаачлах хугацаа гэдэг юм гарч ирдэг шүү дээ. Яг ингээд тулсан газар залгаад гэдэг юм уу те гормоо ингээ ашиглая гэхээр ялангуяа Toyota-гийн машин дээр бол үнэхээр ингээд олон шатны ингээ дараалтаа орж өгдгөө те тийм тохиолдлууд ялангуяа би бол барьж хахад бол зөндөө гарч исэн. Тэнгүүд Bronco-гийн хувьд бол маш хялбархан байсан. Гэхдээ энэ бас нөгөө талаасаа Toyota илүү найдвартай байдлыг нь авч үзээд тэр олон шатраал байдаг байхыг бас үүсэхгүй. Тий, тэр нөгөө дифференциалаа төвччээд мэдээж хурдтай явах нь бол амархан эвдэр хэрэгслийг бий болгодог учраас зөвхөн low range дээр лимитлж байгаа тийм. Гэхдээ яг Bronco-гийн ялчгүй high дөрөв дээр явж байгаа лайт тулсан газар дифференциалаа залгаад нөгөөт нь шууд ороод итвчээд гарах боломжийг олгож байгаа тэр бол маш том даваа тал болж байна. За энэс бол Jeep ч гэсэн ер нь бол ялгаагүй. За Toyota-гийн хэрэглэгчдүүд бол бүгдээрээ сайн мэдж байгаа. Альч дифференциалаа төвчтэй заавал low range-тэй хийн орохгүй нөгөөт нь амчаад энэ ухран урагшлан гэх тийм. Энэ бүх байдал нь юм. Байдлууд одоо нөгөө жоохон хэрэглэн дээр жоохон төвөгтэй байдлыг бий болгодог юм аа. За яг энэс цааш өөр юмнуудыг яриад ирэхдээ машинууд маань бас арай жоохон өөр болно тийм. За дараагийн бүлэг үзүүлэлт нь болохоор on road буюу засмал замын одоо перформанс. За тэгээ өдөр тутамдаа daily яг хэрэглээ ямар вэ гэдгийг өвчөж байгаа тий. Тэгээд ерөнхийдөө бас та хэд өмнө нь аялын дугаарууд ч гэсэн үзчихсэн өөрсдөө ч гэсэн аялж байгаа учраас мэдж байгаа. Одоо бид нар ингээд ямар нэгэн байдлаар оффроуд аялал хийлээ гэж бодоход өнгөрсөн жилийн 5 богдын аяллыг бодохоор 6000 км-ээс 3000 шорон зам 3000 засмал замын аялал хийсэн байсан. Тэгэхээр бас засмал зам дээрх одоо гүйцэтгэл гэдэг бол яг харахгүй бас бусал 50% нь авч үзэхээр одоо ийм чухал шалгуур болоод байгаа гэсэн үг тий. За тэгээд эндээс нь авч үзэх юм бол ихэнх үтсэн машинууд маань бол бүгдээрээ турбо хөдөлгүүртэйсэн гэдгийг мэдж байгаа. Гэхдээ нөгөө моторын багтаамж гэдэг юм бол бас үнэхээр нөлөөлдөг тийм ээ. Тэгэхээр за хамгийн их онцолж эхлэх машин бол GX 550 байсан. За тэгээд үнэхээр нөгөө хурд хүч гэдгийг бол мэдрүүлсэн тий. Яг машины ард жолооны ард бариад суугаад явж байхад бол маш гоё тав тухтай. Тэгээд тэр хүч авалт энэ төр бол үнэхээр супер байсан. Тэр нь өөрөө моторын багтаамж нь бусад бүх машинуудтайгаа харьцуулахад хамгийн өндөр моторын багтаамжтай байсан. Тэгээд тэр нь бол бас яг бусад машинууд маань турбо хөдөлгүүртэй адилхан байсан ч гэсэндээ яг үнэхээр хурд хүч гэдэг дээр бол үнэхээр илүү ялгарч исэн тий. Яг Land 300 бол яг адилхан мотортой. Гэхдээ яг чамтай суулны нэг Land 300 дээр яг адилхан мотор, адилхан хурдны хайрцагтай байгаа хэрнээ нөгөө засмал дээр яг явж байгаа тэр нэг мэдрэмж нь GX тэр илүү юм гоё мэдрэмжтэйсэн юм. Тий нэг юм
бүр хөнгөн гэх юм уу те нэг тийм маш гоё мэдрэмжтэй GX 550 бол за тэгээд энэ дээр ингээд ерөөхдөө яг өмнөх бүлэг дээр нөгөө нэг жагсаалтаар харуулж байгаатай адилхан энэ дээр харуулж байгаа гэж бодож байна. За тэгэхээр дараагийнх нь бол бас Land Cruiser 300 бол бас харьцангуй одоо юу гэдгийг илүү юм хүнд гэдэг юм мэдрэмжсэн бол яг тест драйв хийсэн дараа бол бас нэлээд дайггүй мэдрэмжтэй байсан. За тэгээд 6 дахь үеийн Forerunner гэсэн энэ машинууд бол илүү засмал замын гүйцэтгэл дээр бол нэлээд дээгүүр орж ирсэн байгаа тийм ээ. За тэгээд өдөр тутмын хэрэглээний хувьд болохоор зарим машинуудад уусаа гаднаас харахад ойлгомжтой байх тий хитрхи их нүсэр том гэдэг юм уу тий ийм байгаа учраас чагсаалтын нэлээд доогуур орж ирсэн гэж бодож байна. Мэдээж хэрэг яг хуу загварыг нь бодоод Bronco ч юм уу Jeep, Wrangler-ыг бол өдөр тутамдаа унах сонирхолтой залуучууд бол байдаг тийм. Тэр нь бол үгүйс хэрэггүй. Гэхдээ нөгөө засмал зам дээр хурдтай явах ч юм уу тийм юм дээр 5 тухай бодоод үзэх юм бол хизээч Jeep, GX-тэй харьцуулах боломжгүй тийм хоёр машин шүү дээ тийм. Тийм. Тэгэхдээ би нэг зүйлийг энэ дээр бас заавал хэлэх хэрэгтэй санагдаад байгаа нь юу гэхээр нөгөө хурдтай хүчтэй машин засмал зам дээр явхад яагаад тийм бид амар байдаг вэ гэхээр өөрөөс чинь хүчин чармал гарах тэр юм багасаад эхэлдэг. Тэгээ машин чи өөрөө ачаал багтаа ингээд өөрөө явж байгаа тэгсэр нэ хурдтай явж чадчих байгаа нь хүнийг ч гэсэн бас ядраадгүй тийм давуу талтай байдаг. Тэр утгаараа бас чухал болчиход байгаа. Тийм яа харахгүй тэр угаасаа хол замд нэг одоо юу гэдгийг 800 км 1000 км ингээд засмал замаар явхад тэр угаасаа би шууд мэдрэгддэг шүү дээ. Тэгэхээр нөгөө жижиг мотортой ч юм уу эсвэл хүч муутай машин ингээд орлол нөгөөтөндөө өөрөө ядарчдаг тийм тохиолдол байдаг. Тэр утгаараа хэлээд байгаа. За энэ дээр бол орчин үеийн тэр нөгөө турбогод бол ялчгүй гоё санагдахаар тий. Бас энэ дээр нөгөө нэг энэ жагсаалтын хойгоор орсон машинуудын хувьд болохоор нөгөө дотор салоонд орж иж байгаа дуу чимээч гэдэг юм уу тий. Тиймэрхүү байдлууд нь бас нэлээ их хүчтэй одоо энэ жагсаалтын хойгоор ороход нөлөөлсөн гэж бодож байна. Тэгэхээр салон доторх юм 5 тухтай байдал дуу чимээ тусгаарлалт гэдэг юм уу тий. Тийм зүйлүүд нас энэ дээр нөлөөлсөн гэж хэлж болно тий. За дараагийн бүлэг нь за дараагийнх нь болох тэр за бат бөх найдвартай байдал reliability талаас нь харж үзсэн. Тэгээд яг уу харьцангуй энэ машинууд маань бүгд шин загварууд ч юм уу те шинэ үеийн машинууд гэдэг утгаараа бүгдээрээ ингээл өөрсдөө баталсан нэр хүндтэй гэхэд хэцүү. Гэхдээ энэ дээр бол ганц онцлогтой байгаа машин 70 серийн машин байсан. 70 серийн машин бол маш олон жилийн туршигдчихсан. Тэгээд бидний үзсэн 70 сер дотор 2.8 дизель гээд 70 сер дотор харьцангуй жижиг шинэ мотор хэрнээ. Аль хэдийнэ энэ мотор нь бусад машин дээр туршигдчихсан. За 70 сер дээр энийг хэрэгжилж эхэлснээс хойш ч гэсэн нэлээд олон туршилтууд яваад эхэлчихсэн учраас хамгийн найдвартай бат бөх байдлыг энэ илүү хялбархан байгаа тэр байдлаараа бас 70 сер бол ялчгүй онцлохоор санагдчихсан. За бас өөр нөгөө энэ дээр миний санаж байгаагаар бол нөгөө нэг цахилгааны юм уу гэрх хэвээр юу? Тийм. Тэгэхээр нөгөө 70 сер маань өөрөө хамгийн бага цахилгаан одоо компьютер технологийн хэрэглээ багтаа учраас тэрийгэ дагаад эвдэл гэмтэл харьцангуй бага байна л гэсэн. Олон юм энэ тэнд ороод эхлэхдээ тэрийгэ дагаад ялангуяа хоолын замд хооллох уул хаданд явж байхад нэг юм буруу болчихъя гэдэг эрсдэл хамгийн багтаа санагдаж байгаа байхгүй. За түрүүний битүүри ярьж ирсэн нөгөөд нэг турботой машин чинь засмал зам дээр гараад давхиад байсан болвол за нөгөө турбогоо дагаад тэгээ нөгөө олон компьютер нөгөө олон функцүүдэд дагаад гарч ирж байгаа эрсдлүүд нь болох дээр за тэр мотор хаалгах за янз бүрийн дагаж гарах эрсдлүүдийг нэмэгдүүлж ясан тэр утгаараа Hiace гэдэг машин болвол энгийн 3.5 V6 мотортой ямар нэгэн турбо байхгүй тэр утгаараа бол энд бол бас дээгүүр бол битсэн шалтгаан тийм очиртай. Тэгэхээр нөгөө үүсэх эрсдэл харьцангуй бага байгаа гэсэн үг. За тэгээд өөрөө Toyota-гийн нэр хүндээс энэ ч явж байгаа тийм. За Toyota-гийн бусад машинуудыг орчихгүй байгаа шалтгаанууд нь бол мэдээж хэрэг за зарим нэг Land 300 дээр ч юм уу тийм хэрэгжилж байгаа мотор дээр гарсан эрсдлүүд алдаанууд өнгөрсөн хугацаанд хэд удаа репортлогдчихсэн учраас дээр гарахгүй байх жишээтэй тийм. Тэгээ энэ дээр бас нэг онцолж хэлэх юм нь зөвхөн одоо найдвартай байдлыг чинь битээр ингээд шууд нэг өдрийн тест драйв ч юм уу ягаар үлдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд ерөөхдөө гадны гэдэг юм уу хэрэглэгчдийн нөгөө сэтгэл те энэ судалгаа юмнуудыг авч үзээд бас энэ жагсаалтыг гаргасан. Тий. Бас мэдээж битээр өөрсдийнхөө сонирхож байгаа автомашин үзэж байгаа юм чинь маш их судалгаа хийж байгаа. Тэгээд тэр утгаараа тэр нөгөө хэрэглэгчдийн форум хилцүүлэг мэдээлэл за бас аль биесний тий ямар алдаа юмнууд реколод хүртэл хийгдсэн машин байгаад байгаа шүү дээ. Тэр утгаар нь бас орж ирж байгаа гэсэн. Тий.
За тэгээ дараагийн бүлэг нь болохоор 5 тухтай байдал. Тухайн машин маань хэр багтаамжтай юм буюу энийг ингээ нэгтгэж хэлэх юм бол энэ машин үнэхээр одоо ашигтай юм уу? Тэгээ ашигтай байдал нь ямар юм бэ гэдгийг нэлээд дүгнсэн байгаа даа. За жигсаалтын яг 1-р бүр ингээ давуу эрхтэйгээр орж ирж байгаа машин бол хайс машин байгаа даа. Хайсын хувьд бол зай багтаамжийн хувьд бол маш сайхан тий. Одоо өөрийнхоороо тоноглох боломжтой. Тэгээд 5 тухтай байдлыг нь бол бас нэлээд нөгөө нэг доогуур одоо гэдэг анхны төсөөл бол нэлээд доогуур байсан боловч яг жолооны ард суугаад бас дээрээс нь зорчигчийн судалж гиснээр суугаад явсан тестүүд байгаа. Тэгэхээр тэн дээр бол төсөөллийг ерөөхдөө бол эвдчихсэн гэх юм уу тий. Тэр оффроуд тоноглол бас 4 гүршиг дөрвийн одоо тэр тоноглол орж ирснээр үнэхээр 5 тухтай болгосон гэж харсан. Тийм. Тэгээд яг тэр нэг практикал байдлаар нь бодоод үзэхдээ нөгөө оффроуд бүх чадамжууд байгаад байгаа юм яа зай багтаамжтай. Тэгээд яг чиний хэлж байгаа шиг шорон зам дээр амар гоё 5 тухтай явж чадчихсан. Смал дээр ч гэсэн нэг том нүсэрдээд байгаагүй тий. Тий. Яг тэр байдлууд нь бол хайсыг энэ жагсаалтын нэгт ороход нөлөөлсөн. За тэгээд хэлэхгүй байхын аргагүй одоо машин бол яхааргүй GX 550 байгаа. 5 тухтай байдал нь бол үнэхээр next level болчихсон байсан тий. Тий. Тэрийг бол хайсын дээр гарахгүй шалтгаан жоохон зай багтаамж. Тий, зай багтаамж асуудал байгаа. Гэхдээ нөгөө талаас бол илүү luxury гэдэг юм уу те. Тийм гоё 5 тухтай уртлын 2 суудлын хоёулаа массажтай гэдэг ч юм уу те. Тэр чинь одоо саяны ингээд засмал замын хэрэглэн дээр бол холын замд явж байхад бол бас маш их хэрэгтэй л зүйл санагдсан. За тэгээд энэ мэтчлэн ер нь бол энэ машиныхаа өөрийн одоо тэр 5 тухь багтаамж гэдгийг нь үнэлэх юм бол ингээд 10 машинаа жигсаасан байгаа гэсэн үг тийм ээ. Тийм. Тэгээд яг бас энэ жигсаалтаас бас та бүхэн ингээ харж байгаа ах нөгөө яг даал сэр маань түрүүнийх дээр илүү хамгийн дээр гарчсан бол одоо энэ дээр ирэнгүүт нөгөө хатуу нөгөөд нэг 5 туххгүй тийм бүх юм байдлаараа доор ороод ирж байгаамаа. Тийм. Иймэрхүү байдлаар ингээ янз бүрийн юмнуудыг гаргаж ирж байгаа. За тэгээд бид тэр 10 дугаараа бэлтгээд ингээ туршилт хийгээ явж байхдаа нэг зүйлийг ер нь бол орхитуулаад байснаа зүйлт нь олж мэдээд тэр нь бол зайлшгүй ярих хэрэгтэй байна гэдэг энэ дугаар дээр оруулж ирсэн юм нь юу вэ гэхээр шатхууны асуудал гарч ирж байгаа. За тэгээ хоол замд явж байгаа нөгөө шатхуун хэрэглээ юмнаас шалтгаалаад эн чинь аялалд маш их чухал үзүүлэлт болж ирж байгаа байхгүй. За шатхуун гэдэг юу ярмаар байгаа гэхээр за банк нь ямар юм те? Банкны багтаамж уу? Банкны багтаамж нь хэрэг. Би хэр хоол замд энэ машинтайгаа ингээд банктайгаа явж болох юм. За хоёрдугаарт нь бол ямар төрлийн бензин хийж байгаа юм бэ гэдэг маш том үзүүлэлт гарч ирсэн. Яг тэгэхээр нөгөө турбото машинуудын бас шаардлага арай чухал өндөр байдаг. За тэгээ нөгөөдний үйлдвэрлэгч, дистрибьютор компаниудтайгаа холбогдоод юу яадаг юм бэ гэдэг юмнуудыг нэлээд асууж судалж явж байгаад чагсаалтаа гаргах шаардлага гарсан. За одоо тэгээд чагсаалтыг харуулъя. За энэ дээр бол онцлог машин бол Land Cruiser Dalser байгаа даа. Dalser за тэр дунд яг дизель хөдөлгөөртэй Dalser-ыг бол бид тэр туршиж үзсэн. Тэгээ ер нь дизель хөдөлгөөртэй машиныг нь бол нэгдүгээрт оруулаад ирчихсэн шалтгаан нь за хөдөө орон нутагт явж байгаа тохиолдолд бол дизель хөдөлгөөртэй машинд үүсэх эрсдэл харьцангуй арай бага байдаг. Яг л дизель бол хаач байдаг. За бензиний октаны шатлал муурдагтай адил дизелтэй тийм асуудал бол харьцангуй бага. За өөрөө дизелийн шаардлагатай хамгаалтуудыг хийцэн нөхцөлд бол боломжтой. За дээрээс нь Dalser дээр бол банкны багтаамж бол маш өндөр. Дагаад дизелийн эдэлт нь бага байдаг учраас яг нэг талаар үнэтэй байж магадгүй. Гэхдээ бага банкаараа маш хол замыг туулах боломжтой гэдэг утгаараа энэ дээр нэгдүгээрт оруулж ирсэн. За хоёрдугаарт орж иж байгаа машин Хайсыг яагаад оруулж ирсэн бэ гэхээр за Хайсын яг өөрийнх нь үйлдвэрийн багтаамж бол харьцангуй банкны багтаамж багч гэсэн. За яг бас 4 болвол тэр банкны багтаамж нэмэх боломжтой байдаг. За дээрэс нь энэ бол энгийн хөдөлгөөр учраас тэнд гарч байгаа тавигдах шаардлага бага. Энгийн 92 бензинээр явах боломжтой. За энгийн 92 бензинээр яваад үүсэх асуудал бага тий. Тэгээ Монголын бензиний асуудал их байдаг учраас энийг зайлшгүй онцолж хэлээд байгаа. Манай машин ч гэсэн энгийн 92-оор явдаг ч гэсэн бид нэр MPN-ийн октан бустрыг бол зайлшгүй ашиглах шаардлагатай уюуд газрууд эвгүй газруудаар бол орохдоо ер нь ашиглаад явдаг тий. Тэгэхээр тиймэрхүү юм бас анзаарч яхад ер нь дэмгүй. За энэс доошо жигсаасан бүх машин маань бүгдээрээ юутай байдаг турбо хөдөлгөөртэй байдаг. Тэгээ турбо хөдөлгөөртэй болоод ирэхлээр за үйлдвэрлэл нөгөө бид түрүү хэлсэн нөгөө дистрибьюторуудаар асуух дээр за ер нь бүгдээрээ л 92 хийчих болно гэдэг юм хэлж байгаа байхгүй. Гэхдээ энэ дээр ганцхан Ford-ийн өөртөө хэлсэн юу гэхээр Bronco дээр 92 хийж болдог. 92 хийсэн үед нөгөө цаасан дээр бичсэн хамгийн дээд хүчин чадлаа бол гаргаж чаддаггүй шүү.
95 хийж гаргадгаа гэдэг ганцхан тийм юм хэлсэн. Бусд нь ер нь бол 92 хийж болно гэдэг. Гэхдээ тэрэн дээр бол жоох эргэлзээтэй. Яа гэхдээ турбо хөдөлгүүр нь өөрөө маш их даралтай агарыг мотор руу шахаж өгөөд тэрний тэсвэртэй бензин орж иж тэмцээ шаталт үүсдэг. За бензин тэсвэргүй бензинээс болоод буруу үедээ нөгөө очивоогүй үедээ буруу үед тэсэлт өксөөс болж моторт янз бүрийн давхалтал асуудлууд үүсдэг. За бүр цаашлаад мотор зохих хэмжээнд хүртэл асуудал үүсэх эрсдлүүдийг бий болгож идэг. За яг энэ дээр систем мэдээж яг орчин үеийн машинууд бол компьютерийн тий өөрхөн сенсорууд дээр тэрийгэ тохируулж хийдэг гэдэг үзүүлэлтүүд байгаа. Тэгэхээр яг энэ дээр GX 550-ыг хамгийн доор оруулсан шалтгаан нь юу вэ гэхээр GX 550-ийн мотор бол илүү лакшери машин зориулагдсан учраас Монголд тэдгээр 92-т тохирох боломжтой гэж гаргаж ирсэн ч гэсэн эрсдэл нь арай хайран санагдаад энийг яг би хол замд яваад 92 ч хүрэхгүй байгаа бензин хийхэд энэ машин дээр хамгийн өндөр эрсдэл үүсэх магадaltaй гэдэг үгнээс оруулсан. За хэрвээ таны хэрэглээ төдийлөн аймгийн төвөөс холддоггүй те таны аялал чинь тайгаар 14 хоног аялдаггүй аялал хийдэг хүмүүст бол GX 550 бол маш гоё тав тухтай мэдрэмжийг өгдөг тийм хурд хүчтэй, оффроуд чадамжтай машин байгаа. Гэхдээ хол замд урт хугацаанд аялдаг хүмүүсийн хувьд бол тэр маш том эрсдэл шүү гэдэг утгаар нь ингээ оруулчихсан. Очоод асуух юм бол бүгд тэр 92 хийж болно л гэж хэлнэ. За дараагийн шалгуур нь бол үнийн шалгуур байгаа. Үнийн шалгуур бол жагсаахад маш амархан хамгийн одоо бага үнэтэйгээс хамгийн их үнэтэй хүртэл ингээд жагсаачсан байгаа. Энэ үн нь болохоор яг дистрибьютор компаниудаас авсан яг одоогийн борлуулагдж байгаа үнийн одоо түвшингээр жагсаачсан гэсэн. За тэгээ ингээ харах юм бол хамгийн ихэнд танк байгаа тий. Тэгэхээр танк бол яг зах зээл дээр одоо сүүлд төрж гарч ирж байгаа. Тэгээд оффроуд чадамжийн хувьд бол дутгааргүй хэрнээ одоо эхлэлийн үн бол маш боломжийн байгааг харж байгаа тий. Тэгэхээр танк за ингээд жагсаагаад харах юм бол хамгийн одоо үнэтэй нь бол Ines Grenadier бол жагсан байна. Тэгэхээр магадгүй нөгөө яг энэ үнд даалдаж ирж байгаа үйлдвэрийн тоног гэх юм уу тий. Бусад тэр нөгөө эд анги одоо тэр зүйлүүд нь өөрөө үнээр яг энэ үндэ багтгүйц үн цэнтэй юу үгүй юу гэдэг дээр нэг асуулт бол дараагийн асуулт нь бол болох бах тий. Одоо энэ жагсаалт бол шууд зүгээр үнийн дүнгээр нь жагсаачсан байгаа учраас маш хэлбэрхэн. За эндээс онцолж хэлэх нь болохоор Land Cruiser 250 хувьд бол medium ангиллаар бас борлуулагдж эхэлсэн. Тэгэхээр тэр нь бол бас харьцангуй цоошин автомашины хувьд бол харьцангуй одоо боломжийн үнээр бол борлуулагдж байгаа гэдгийг бол Toyota-гийн Alpias-ны борлуулалт хийж байгаа дилер компаниудаас та бүхэн харж болох бах. Тэгэхээр энэ дээр би яг танкыг бас нэмээд хэлж байна. Танк дээр байгаа тэр бүх оффроуд нэмэлт горимгууд нэмэлт тарналууд нь тий бүгд орчихсон хэрнээ харьцангуй хямд үнэтэй байгаа нь өөрөө таны яг анхны эхлэлийн машин байхад бол маш гоё санагдаад байна. За хэрвээ та ингээд Land Cruiser 300 ундаг хүнд би танк 300 илүү гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ та ингээд анх удаа ингээд оффроуд яг юм бата цамын аяллаа хэрэгтэй шаардлагатай бүх томрлуудыг хийгдсэн машин авъя гэх юм бол танк гэдэг машин гараад ирж байгаа байхгүй. Тэгээд эн чинь өөрөө за яг хуу танкыг бид туршиж үзсэн учраас л ярьж байгаа. За хятадын зөндөө олдсон үйлдвэрлэлийн машинууд бол Монголд байгаа даа. Тэрнийг би үзэгчтэй нэг хэлмээр байгаа юм зүгээр жоохон нээлттэйгээр хараад те. Юмигаас очиод уршаад үзээрэй ямар байна гэдэг туршаад үзээрэй. Харьцангуй олон туршилтуудын гадар зөндөө олон хүмүүс хийдэг болцсон байна. Нөгөө оруулж иж байгаа хүмүүс маань хийгээд байна. Тэгэхээр бас тэд нар өөрсдөө шалгаад эхэлж байгаа. За яг хөө нөгөөний найдвартай батбөх байдлыг нь бол одоогоор хэлэхэд эрт байгаа ч гэсэн энд бол чадамж нь бол зөндөө суучихсан юм шиг байгаа. Тэгэхээр баг үнэн дээр тийм олон боломжуудыг нэмж байгаа гэсэн. За 250 харьцууд нь хажууд нь бас дараагийн нэг юм хямд боломж байгаа ч гэсэн бас нэмэлт хийх шаардлагатай байна тий. Эсвэл даалсэр ч гэсэн хямд опшн байгаа ч гэсэн нэмэлт хийх юмнууд бас харьцангуй их байгаад байгаа гэдэг шалгуурууд л гарч ирж байгаа. За би энэ дээр нэг юмыг бас онцолж хэлмээр байна. За энэ дээр хамгийн үнэтэй нь Ines Grenadier байдаг шүү дээ. Тэгээ Ines Grenadier хамгийн үнэтэй. Тэгтээ бас бүрэн тоноглогдчихсон бэлэн ийм машин байгаад байгаа. Өөрөнгөсөө характертай өнгө төрхтэй нэг ийм машин байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ чиний дөрөнд ярьжсэн яг нөгөө танк дээр байгаа бүх юм Ines дээр байгаа. Ines дээр байгаа. За яг арай бүх юм биш ч гэсэн ерөнхийдөө ижил төвшөнд байгаа хэрнээ 300 сая зөрүү гарч ирээд шүү дээ. Тэгэхээр ийм зах зээлч нөр ийм сонирхолтой өөр байгаад байгаа болох дээр бас энэ үнээс шилтгаалж бас шийдвэр гаргах бас нэг сонирхолтой юм гарч ирж байна. Хамгийн чухал үзүүлэлт тахгүй. Одоо үүний хувьд бол тий
Тэгээ ер нь бол яг одоо Германаас гарч төлөх гэж байгаа мөнгө штэ тий. Тийм болохоор одоо энэ олон ингэ шалгууруудыг тэгээ сая бол нэг юм сонирхолтой онцгой гаргачлаа л да. Юу Land Cruiser 300 та хүнд бид нар бол мэдээж танк 300 санал болгож чадахгүй гэдэг нь ойлгомжтой болчихдоо штэ тий. Тэгэхээр одоо илүү яг бидний сонголттой үл үе юм бэ гэдэг хөлбөр рүү шилжих болоод байна л да тий. Тийм. Тэгэхээр одоо сая бид нар ингээд 6 бүлгээр ер нь бол машинуудаа ангилж ингэж гисаач харуулсан тий. Дэлгэцэн дээр харуулсан байгаа тийм. Тийм. Яг одоо надад ч ингэ сонирхолтой гарчихсан. Юу гэхээр бидний угаасаа анхаасан машинаа солих уу, яах уу гэдэг байгаа шүү дээ. Бас нэг давхар харж байгаа юм эдгээр машинуудын дунд одоо манай машин хаана орж иж гисаад байгаа юм бэ? Гэдэг сонирхолтой гарч ирж байгаа. За тэгэхээр одоо дахиад эхнээс нь нөгөө графикууд нүшээ хүснэтүүдээ бүгдийг гаргаад гэтээ энэ удаа бид нар өөрсдөө машины дунд нь оруулаад харъя. Голоор нь орж гисэн. Энэ дөрөв мэдээж Бартаа замын чадамж. За Бартаа замын чадамжтай түрүүний үзүүлэлт дундор бол одоо ингээд манай машин орж ирж байгаа үзүүлэлтийг та бүхэн харж байна. Гэтээ энийг бол манай машин дээр би өөрөө хэлж байгаа юм юу гэхээр за яг үйлдвэрийг хараад биш шүү. Яг Forerunner. Яг би манай машин гэж хэлээд байгаа тий. 5 дуурын Forerunner дээрээс нь манайх ч өөрсдөө авсан сошь хичнээн тамиг хийчлээ. Хэдий их мөнгө зарцуулаа тий. Ямар бэлэн байдалд оролцсон байгаа байлаа. Тэр үзүүлэлтээрээ за энэ дунд одоо ингэж чагсаж яхад бол ингэж харагданаа. Тэгэхээр Бартаа замын чадамжаар бол дээрээсээ 3 чагсаж байна гэсэн үг. За тэгээ дараагийн үзүүлэлт нь за засмал замын 5 тухтай эсвэл өдөр тутмын хэрэглээ. За энэ бол нөгөөдний хэрэглээд явж байгаа гэдэг утгаараа тий. Манай машин хаана ороод ирвэ? Өдөр тутмын бид нарт хэрэглэхэд ямар санагддаг вэ гэдэг юм харж байна. Тэгэхээр чин нөгөөд нэг яг адилхан Toyota-гийн машинтайгаа яг адилхан характер өнгөтөрөхтэй. Тэгээд биетэй учраас та бидний өөрсдийн хэрэглээнд ороод туршигдаад яваад ирчихсэн учраас ингээд дундуур нь ороодлаад ирж байгаа юм. За яг энэ дундуур нь яагаад 5 жагссан бэ гэхээр ер нь бол манай машины хувьд бол үнэхээр одоо сүүлийн үеийн дэвшилтэд одоо технологийн асуудал дээр бол яг харахгүй угаасаа 2016 оны машин учраас үнэхээр одоо дутагдaltaй сул талууд бол байгаа. Тийм болохоор ерөөхдөө одоо энэ илүү нөгөө засмал замын хэрэглээ засмал зам дээр машин дотор ер нь бол миний хувьд бол ямар хэрэглээнд илүү гардаг вэ гэхээр уцаараа шууд ярмаар байна те ингээд тэр нөгөө нэг юм ойрхон хялбар хэрэглээнүүд бол яг харахгүй дутагдaltaй байгаа. Тийм. Нөгөө талдаа олонгууд ягаад тэр бүх юмуд нь байгаад байгаа Bronco, Ineos, Jeep ч юм уу тэдрээс дээгүүр орж ирээд байна гэхээр тэр машинууд маань нөгөө засмал зам дээр дуу ихтэй ч юм уу эсвэл за Ineos-ийн нөгөөдний гөрүүлийн хуваарлтын асуудал дээр жоох асуудал байна гэдэг өмнө видеон дээр ярьж ирсэн. Тиймэрхүү юмудаас хайцангуй манайх илүү таадахтай санагдсан учраас дээгүүр орж иж байгаа гэсэн үг. Яг зөв. За тэгээд найдвартай байдал, бат бөх байдал. За энэ бол ерөөсөө зүгээр шууд бид нар өөрсдөө энэ машинаа мэдж байгаа учраас гэдэг утгаараа шууд оруулж ирж байгаа. За 70 сэрийн дараа оруулж ирсэн шалтгаан зүгээр 70 сэрийн нэр хүндтэй. Тэр машиныг эвдэж чад хүмүүс эвдэж чаддаг гэсэн. Тэр утгаар нь мэдгүй ч гэсэн тэрийг бол дээгүүр оруулж ирж байгаа. Түүнээс биш бусад бүх машинаас илүү би машинаа илүү сайн мэдж байгаа найдвартай. Нөгөөд нэг яриад байгаа тэр шинэ технологийн хит их компьютерцсэн ч юм уу те. Цахилгааны оролтууд харьцангуй бага. За энгийн бензин хэрэгэлдэг гэдэг ч юм уу тийм шалгуур үзүүлэлтүүдээр ингээд дэшээ гаргаж ирж байгаа гэсэн үг. Тийм. За бас энийг илүү нотлох зүйл нь юу вэ гэвэл одоо ингээд 3 жилийн туршид бид нэр ингээд 4 улирлын туршид аялал хийсэн. Тэр аялал дээр бол одоо юу гэдгийг одоогийн байдлаар бол манай машин одоо нэг удаа бид нарыг ингээд суулгаад гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар хээр хөдөө хонууллаагүй. Тэгэхээр энэ дээр бол илүү машиндаа итгэж байгаа учраас чагсаалтын нэлээд дээгүүр орж ирсэн гэж ойлгож болно гэсэн үг тийм. Тэгэхээр дараагийнх нь 5 дух багтаамж те. За биднэрт яг хэр ашигтай байдны нөгөө практикал байдлыг бодоод үзэх юм бол адилхан л нөгөөтгөндөө тааруулаад бид нар машинаа таруулчихсан. Нөгөөтгөндөө тааруулаад одоо юу гэдэг те. Ачаа бараа юу гэдэг бүх юмудаа хийчихсэн учраас тэр нь биднэрт бүх практикал байдлаа бий болгочихсон. За 5 дух бол яг мэдээж яг бүр амар 5 тухтай машин биш ч гэсэн. За ерөөхдөө бол бидний хувьд бол 5 тухтай гэж үзэж энэ дундаа гэж оруулж ирж байгаа. Тийм. Тэгээд одоо юу гэдэг нөгөө нэг амар гоё 5 тухгаар 300 ундаг одоо амар зөөлхөн гэдэг ч юм уу те. Тэмхүү шалгуураас бид нэг их чухал биш байдаг учраас ингээд дээгүүр ороод очихсан байж магадгүй гэж бодоод байгаа шүү дээ те. Тэнгүүд одоо магадгүй 300 гэдэг хүмүүс юу яриад яад Forerunner манай машинаас дээгүүрээд ингээд бодож бас магадгүй шүү те. Тийм. Энэ дээр гэхдээ нөгөө бас нэг практикал байдлыг бас бодож үзэж байгаа байхгүй. Нөгөөд яг 300 яг байгаагаараа битэрийн үдсэн ялангуяа GR 300 бол шууд аваа гарахад яг манайх шиг хэмжээнд явж чадахгүй байгаад байгаа байхгүй практикал байдлын бодож үзэх.
Тэгэхээр дахиад тэр 300 дээр би дахиад ямар ч нэмэлт юмнууд хийх шаардлага гарч ирнэ. Тэр утгаараа манай машин харьцангуй бэлэн машин гэдэг утгаараа бас илүү гаргаж ирж байгаа. Тэгж байгаа гэсэн. За тэгээд үнийн хувьд бол бид тэр анх 3 жилийн өмнө бол US car те US car бас энэ машиныг яг бэлэн орж ирчихсэн байх үед нь бол захиж биш яг бэлэн машин авч ирсэн. За тэгээд энэ дээр бол 1 жилийн одоо тоноглол 2 дахь жилийн тоноглол гэд те ингээд ер нь бол жил болго ингээд нэмэлт тоноглолууд хийгээ явдаг. Тэгэхээр тэдгээр тоноглолуудынхаа үнийг бол шингээсэн. Тэгэхээр яг тэр дүнгээрээ ер нь бол чагсаалтын 3-т орж ирж байгаа л гэсэн үг. Тий. Өмнөх үзүүлэлтүүдээр нөө тоноглосон байдлаараа ярьсан юм чинь тэрийг шингээсэн ярихгүй л болохгүй гэсэн үг. За тэгээд түрүүний яриад байгаа шатхууны асуудал дээр бол манай машин за ер нь яг энэ Toyota-гийн 1GR FE гэдэг энэ мотор бол шатхууны асуудалтай хамгийн одоо тийм найдвартай асуудалгүй моторуудын нэг. За яг хөө мэдээж яг 70 сер гэдэг утгаар түрүүний шиг адилхан дизель мотортой машинд арай илүү жоохон том банктай илүү бага эдээд холын аялалт илүү сайн байж магадгүй. За бусад орчин үеийн машинуудаас бол манай машин бол ялцгүй тэр талтаа илүү найдвартай байх тий. Сэтгэл амар байх тэр мотортой машин гэдэг утгаараа бол дээгүүр ороод ирж байгаа. Тийм. Ингээд эхлэхдээ нөгөөдний түрүүний яг ярьж ирсэн Land 300-тай Tank 300 зах санал болгоход хэцүү гэдэг шиг тий. Одоо яг бид нар өөрсдөө энэ машин өөрийнхөө машинаа дунд нь ороод харьцуулаад үзэхдээ бас шинэ машинууд маань ямар байна вэ гэдэг сонирхолтой сэдв бол гарч ирсэн. За тэгэхээр ямар ч юм ингээд за бид нар маш олон үзүүлэлтүүдийг гаргаж ирлээ өөрсдийнхөө машины дунд нь оруулаад ярьчлаа. Гэхдээ яг өөрсдөө машин оруулахаас өмнө зүгээр яг ихний энэ 10 машин дундаас тий. За яг одоо чи өөрийнхөө нөгөө олон үзүүлэлтүүдэд харьцуулаад за энийг нь худалдаж авбал гэж бодохоор топ 3 машинаа сонгож ярил. Харин наад чи ингээл айгүй хэцүү асуулт байгаа байхгүй тий. За тэгтээ ер нь бол яг одоо яг хот доторх машины хэрэгтэй манай гэр бүлийн хувьд бол маш бага байдаг. Хотод ер нь бол энэ машина бол яг зайлшгүй бүр тохиолдлуудад л ундаг. Тэгээ өдөр тутамд бол бид нар ундаггүй хэрэглэдэггүй гэсэн үг. Тэгэхээр зөвхөн хотоос гарч байгаа энэ нөхцөлд хэрэглэдэг. За тэгээ ингэ бодоод үзэх юм бол баг би хамгийн ихэнд хайсыг хэлж магадгүй. Хайсыг илүү гоё тоноглоод яг аялын зорилттой болгоод тэгээ бидний яг гол зорилго чинь ийм аялал тав дахтай байдал гэдгийг бодож байгаа учраас тэгээд энэ машина маань бол ерөөхдөө тоноглогдсны дараах байдлаар ч гэсэндээ нийт үнийн дүнгийн хувьд бол 300 орчим сая гэж яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр бусад машинуудтайгаа харьцуулах юм бол бас тэгтээ тоноглогдсны дараах гэдэг нь бол нөгөө аялын тэр доторх кабин доторх тоноглол ороогүй шүү тий. Оффроуд тоноглол баас 4/4-ийн тоноглолыг яриад байгаа гэсэн. За тэгэхээр илүү жоохон холоо харыг гэвэл би хайсыг сонгох юм байна. Гэтэ энэ нь яг өнөөдрийн сонголтонд бол орж чадахгүй байх. Гэтэ ер нь бол нэлээд дээгүүр орж ирж байна. Шууд хайсыг гэдэг мэдрэмж байна. За дараагийнх нь юун дээр бол Бронког оруулах байхаа. Шал өөр машин тий. Бронко яагаад гоё юм гэхээр контентэнд ороход гоё байна. Тэгээд үнэхээр оффроуд одоо тэр гормуудынх нь хэрэглээ нь үнэхээр хялбар байсан. Тэ тэд нар нас яг юм тулцсан газар бид нар ингээд өмнөх ингээд аяллахаа ингээд зарим ингээд фейлцэн моментуудыг санахаар бас одоо юу гэдгийг бүр амар нарийнхан замаар ороод яаж явах вэ гэдгийг эвгүй нөхцлүүд ч гарч исэн те ингээд гих мэтчил ингээд айгүй юм чаленжисүүд ер нь бол зөндөө их байдаг байхгүй юу. Тэгээд тиймэрхүү замуудад бас нэлээд зөв хэмжээгээр би яг жолооны арталт өөрөө сууж таардаг штэ ер нь бол энэ маань видео те бусад юм хийх шаардлагатай байдаг учраас тэгэхээр надад бол яг тэр Бронкогийн тэр хэрэглээ үнэхээр гоё юмсан. Тэгээд хурд хүч мүч гэдэг юмнууд бол тий супер байсан. Тэгэхээр за багтаамжны үед мэдээж яхан тийм байгаа ч гэсэндээ Бронко нэлээд дээгүүр орж ирнэ гэж бодогдож байна. Бронког сонгоно. Сонгох гэдэг тий. За тэгээд дараагийнх нь юу байх вэ гэхээр за ерөөхдөө хоёр машин нэлээд тийм тэнцүү байна. GX 550, Land Cruiser 250 гэдэг хөлбөр байгаа. За. Тэгээд 550 бол үнэхээр яг ингээд авчмаар ингээд тэ ингээд амар тийм оффроуд аялын гэдэг одоо юугаа орхичих юм бол авах гэдэг. За тэгэхээр болохгүй байна 550-ыг асах хэрэгтэй юм. За тэгэхээр 250-ыг сонгох юм. Ялгаагүй шүү 250 гэсэн бас ялгаагүй. Үнийн хувьд өөрчлөлт авахгүй юу? Тийм. Яг үнийн хувьд тийм 550-ыг авах хэмжээний мөнгөийг хэрвээ 200 дээр нэмээд өгчих юм бол би тэр шин тоноглох гээд авахгүй юу? Тийм. Тэгэхээр яг тэр байдлыг нь бодохоор за 250-аа сонгоод
гэдэг хөлбөр байж болж байна. Тийм. GX 550-ыг яг үнэхээр тоноглдог. За GX гэлтгөө бүр LX 600 700 болвол бүр тултлан тоноглох боломжууд бол тайрцангуй байдаг болчихсон. Тэгээд тэр хүрхгүй газар байхгүй тоноглол авдаг тийм. Гэхдээ тэрний үнцэн өртөх нь болох тэр маш их болоод ирж байгаа. Тэр утгаараа бол яг маш төвөгтэй сонголт. За тэгээд дээрэс нь тэр машинуудын нөгөө хит цалхаанцсан ч юм уу нөгөө шатхууны шаардлага гэдэг нь бол нэлээд асуудалтай болоод ирж байна. За Тэгэхээр биний 3 Hiace 300 дараагийнх нь болохоор Bronco за тэгээд Land Cruiser 250. Тэгэхээр миний бодлохоор за би бас жоохон баястай гэж боддог. Энэ маш хэцүү л л та. Хэцүү. Яг хоо за Bronco дээр бол би хамгийн нэг зүйлээ санал хийж байгаа машин. Санал нийлж байгаа машинаар хэлжмээр байгаа юм. Bronco юм уу? Bronco байдлын янз бол тийм. За яг оффроуд чадамж тоноглолын хувьд бол маш сайн тулцсан тийм шээ. За 5 духан амарсан Jeep Wrangler-ээс илүү. Тэгэхээр нөгөө юу гэж хэлэх гэдэг нь барта замын чадамж өрсөлдөж байгаа ганц машинаас 5 дугаар илүү орч. Тэгээ залуу хүний нэг тийм гоё ирч хүчтэй. Тэгээ жиний хэлжсэн шиг нөгөө контент илүү гоё гэдэг ч юм тэр утгаараа. За тэгэхээр тэр бол нэг үзүүлэлт болчихжээ. Яг гэр бүлээрээ явж бид нараас үзэг болох тэр сайн яг доторх багтаамжийг осол байл яг 4 м хэлж хэлэхэд бол хэцүү байна эрт байна. Тэрийг бол өөрөөр туршиж үзэх хэрэгтэй байна. Тийм. За харин багтаамж гэдэг ихтэй бас ингээл өөрөөр машинууд яригдэн штэ. За дараад нь миний бүр яг хувь хүний яг өөрийн ингээд тэ сэтгэлд үлдчихсэн яг энэ 10 машинаас хамгийн сэтгэл үлдээгээд миний одоо хүртэл ингээд нэг жоохон бодогдож байсан машин юу вэ гэхээр энэ Grenadier Trailmaster байгаа. За. Тэгээд тэр машин бол маш гоё өнгөтөрх, маш гоё өөр ингэсэн характертай. Тэгээд энэ 10-аас хамгийн одоо нэг юм өөр санагдах юм шиг санагдсан. Бүгднгийнх шин чанарууд нь байгаа. 70 сэрийн шин чанар байгаад байгаа зэрэг. Яг тийм хуучны нэг тийм өнгөтөрхтэй тийм тэр чинь угаасаа ютэн заврын өөрөө тийм хөвгдөг утгаараа. Тэгсэр энэ орчин үеийн бүх технологи нь байгаад. Оффроуд чадамжны шаардлагатай бүх юм байгаад. Тэгсэр амар гоё тийм expedition машин байгаад байгаа байхгүй. За энэ машиныг сонгохгүй байх ганц үндэс бидний хувьд зүгээр л үнэл байна гэсэн үг. Одоо яг энэ үнэнд би өөр юмыг жишээлбэл чиний саний яг GX 550 U2-ыг харьцуулдаг шиг би өөр машин аваад тонглоход энэ нэг давчих боломжтой гараад ирж байгаа байхгүй. Тэг үнэхээр өөрмөц машин байсан тий. Яг голдоод юу хянах самбар момбран байдаг тий. Яг тэр надад бол нэг асуудал байгаагүй. Тийм. Тэгээ ерөөхдөө тэр утгаараа надад бол UNESCO-ны хамгийн их гүн сэтгэл үлдээсэн. Тэг яг би энэ дээр би нэмээд нэг юм хэлжмээр байгаа юм юу гэхээр MSM-ийн оруулж ирдэг машинууд за MSM-ийн бас онцлог нь өөрөө яг ийм зорилттой, зорилготой тийм машинуудыг оруулж ирдэг юм байна. За Toyota бол илүү Mars тий илүү өргөн хэрэглээг хамардаг учраас за Toyota-гийн ямар ч төрлийн машинд бидний дурдсан ямар ч төрлийн машиныг авсан зайлшгүй нэмж тооцоолох шаардлагатай байдаг бол MSM-с авч байгаа машин та өөрийнхөө яг хэрэглээндээ тааруулаад авчих юм бол нэмэх юм баг байдаггүй шаардлагагүй тий. За яг нэмэх бол мэдээж хоббигоор тооцоолж болдог. Тэр онцлог бол надад маш гоё санагдсан. Тэгээд энэ яс яг тийм биш байсан. Bronco-ч ялгаагүй. За тэгээд 3 дахь машинаа нэрлэх юм бол 3 дахь машин нэрлэх юм бол чамтай адилхан Hiace-ийг нэрлээд яг гэр бүлийн аялал хэрэгцээ гэдэг утгаараа нэрлж болох байх. Өөр сонголт байгаа юм уу? Өөр сонголт ер нь бол хэцүү байна. Яг нь ер нь Hiace орж ирээд байгаа шалтгаан. Яг зөндөө бол гоё юм шиг. Тэгээд бид чинь өөрсдөө Foreigner-ч таахгүй юу? 5 дахь үеийнхэн. Тэгээд 6 дахь үе яагаад сонгохгүй байгаа юм бэ гэхээр 6 дахь үе Монголд одоогоор жоохон арай үнэтэй орж ирээд байна. Америкт арай үнэтэй байгаад байна. Тэгээ яг тэр үнцнийг энэ ч орж ирээд бид чинь давхар татвар төлж орж ирээд харангуут одоо саяны үтсэн машинууд донд ороод ирэхдээ цохиулаад байгаа байхгүй. Моторын багтаамж баг ч юм уу те өшөө нэмэлт томлол шаардлагатай. Тэгээд юу гэдэг чинь зарим нэг оффроуд гормууд нь дутуу байгаа гэдэг чинь. Тэр утгаараа яалтчгүй 6 дугаар Foreigner одоохондоо арай болохгүй байна. За магадгүй бүр second hand болоод те ингээд хуучаад жоохон үнэн жоохон унаад нэг хөрсөн дээр буугаад ирвэл үзэлж болох байх. Тэгэхээр бүх үзүүлэлтийг авч үзэж байгаа учраас. Тэгээд Hiace орж ирээд байгаа. Hiace бол үний хэлдгээр дахиад би жоохон мөнгө нэмээд тодорхой тоноглолцоход бүр амар чадамжтай тэгээд маш гоё тав тухтай хоол замд бидний ялангуяа ирээдүйд бодож байгаа олон юмд боломжтой гэж бол харж байгаа.
За яг энэ дээр гэхдээ нөгөө honorable mention гэдэг шиг Land Cruiser 300 бол нэрлэхгүй бас байж болохгүй байх. Яг гэхдээ Land Cruiser 300 ягаад монголчуудын тийм өргөн хэрэглээ болоод байдаг юм бэ гэдэг нь бол бас унж үзээд бас ойлгосон. 200 та хүмүүс муулаад идэх боловч удахгүй 400 гарахаар 300-аа бүгд цайлна. Тэгээд багтаан цайтай, хүч цайтай тий ер нь бүх хэрэглээ ингээ байгаа да. Ганц асуудалтай юм нь уутгартай. Тэгээд жоохон дээр нэг шинэ моторын ганц хоёр асуудал байгаа даа. За тэгээд энэ болгоныгоо нэгтгэхэд одоо харахаар бид нар одоо машинаас хэлэх үү яах вэ? За тэгээд санийх чинь уртайсан машина оролцуулахгүйгээр энэ 10-аас 3-аас сонгочод байгаа байхгүй. За энэ 3-аас тэгвэл яг манай машинаас идэр илүү гараад байгаа юм уу? Сонгох юм уу? Сонгохгүй юм уу? За 3 чиний 3 миний 3 нийлээд баг 4 болчихоо да тий. 4 5 болчихоо да тий. Угаасаа тэгэхээр сая юу хоёр Bronco Hiace хоёр дээр огтлцчлоо шүү дээ. Тэгэхээр 4 болж байна гэсэн үг. Тэгээд чиний 250 минийх энэс орж ирж байгаа. Тэгээд 5 юм байна. Тийм. Тэгэхээр ямар ч битүүрийн 2 сонголт нь хоёулаа давхцаад тий. Нэг сонголт зөрж байгаа. Тэгээд тэр сонголтуудаас ашиглаад 5 машин бол ерөөдөө битүүрийн сонголтын дунд явж байна. Тэгээд энэ 5 дунд манай машин одоо яг энэ 5 дунд хаана орж ирдэг. Тэгээд солих шаардлагатай байна уугүй юу гэдэг юм болж ирж. Тэгэхээр бодоод үзэхдээ зүгээр шууд чулуух хэлгээд уучлаарай те бүх үзэгчдийг энэ олон дугаарын турш уйж машин солих гэж юм шиг ашигласнаар байгаад одоо бол би машинаас солиморгүй байна. Тэгээд энд хүрэж байгаа нэг шалтгаанууд нь юу вэ гэхээр орчин үеийн машинууд хэдийгээр шинэ гоё ганган хурд хүчтэй байгаа ч гэсэн за яг хуучны нөгөө чулуу усан машинуудыг бол давхад бол арай болоогүй байна гэж би бол дүгнэлт нь хүрсэн. За энэ дунд бол онцлмор байгаа юм шиг нөгөө яг ингээд ижлэхэн 6 дугаар форум нөгөө Land 250 танк тий эдгээр бол бүгдээрээ манай машинаас ингээд миний хувьд бүгд дор орчиж яг илүү гарч чадахгүй байна. За илүү гарч байгаа машинууд нь бол мэдээж хэрэг үнэтэй машинууд илүү гарч байна. GX 500, Land 300. За энэ Grenadier, Bronco ч ялгаагүй. Гэхдээ тэр илүү үнэнийг төлөх хэмжээнд би машинаас илүү гарсан чадамжийг авч ийн үгүй бол бас жоохон бодлоо. Би дахиад л нөгөө Land 300 авчаад би тэрийг өөрийнхөө машины хэмжээнд чадамжтай болгохын тулд нэмэлт хийх шаардлагатай нь зөндөө гарч байгаа. Өшөө үнэн явж өгнө гэсэн. Тэр утгаараа. За тэгээ дараагийн том асуудал бол орчин үеийн турбо хөдөлгүүртэй машинууд дээр бас жоохон отоогоор би бэлэн биш эрсдэлтэй санагдаад байна. Тэр утгаараа. Тэгэхээр нөгөөд нэг би түрүүн хэлжсэн өдөө орон нутагт явж байгаа үед бензиний шаардлага маш өндөртэй ингээ асуудалтай байгаа энэ үед те бензиний шаардлага өндөртэй машин дээр ингээд явахаар жоохон асуудалтай. Яг бүгдээрээ мэдээж хэрэг 92 хийгээ явж болно гэж байгаа. Хурд хүчин жоохон багасчнаа зүгээрээ гэдэг. Гэхдээ тэрнээс үүдэх удаан хугацаанд тэгж явах юм бол үүдэх эрсдэл бол энэ машинууд дээр илүү эмзэг тусч байгаа учраас би хэлээд байгаа. За манай машины хувьд бол тийм асуудал байхгүй. Ерөөдөө Toyota-гийн 1GR FE гэдэг мотор маш олон Toyota-гийн загвар төр байгаа. За юм зөвхөн тэр гэлтгөө өөр ерөн Toyota-гийн хуучны моторууд бол тийм байдаг. Би өмнө бас нөгөөдөө хэлээд өнгөрсөн боломжтой болоо би удахгүй хэрвээ чадвал те аль болох би энэ турбо мотор гэж ямар мотор таагаад байгаа юм. Юун дээр анхаарах юм. За тэгээд яг үнэхээр 92 хийгээ явж болт юм уу? Ягаад 95 гэж би яриад байгаа юм. Премиум бензин ягаад шаардлагатай ингээд тухайлчлан би бас зүгээр видео хийгээд Facebook дээр оруулчуд гэж бас бодож байна. Тэгэх юм бол бас арай жоо ойлгомжтой болох байх. Ярих юм маш их юм байд юм билээ, судалгаа бол маш их байгаа. Тэгээд тэр утгаараа манай машин бол ялчгүй дунд гараад ирчих. Тэгээ нөгөөдний бид нар чинь 2 жилээ хэллээ шүү дээ. 3 дахь жил ингээд томглоод маш их юм хийчихсэн учраас би дахиад 100-200 сая төлж машина шинчилж ийснээс 10-20 саяын дотор дахиад энэ жил нэмээ жоохон томруулчиход л бүр амар том тоног бол. Тэгэхээр 12-20 саяч бид нар тэр өдрөө бол шаардлагагүй зүгээр л ойр зурхан жоохон хийх юм бид бодсон байгаа. Тэ? Шаардлагатад одоо орчин үеийн нөгөө 360 камерат суйрлуулж болно. Юу гэдэг Android, Apple CarPlay бүх юмтай юмнуудыг хийж болно. За тийм. Тэгээд угсаа сая нөгөө айгу тодорхой юу дүнэлт өгцөн гэж бодож шүү дээ. Илүү гарч байгаа машинууд байгаа. Доор орж байгаа машинууд нь бол угаасаа одоогийн манай машины гүйцэтгэлийг угаасаа хэмжээнд хүрэхгүй байгаа учраас тэдрийг бол яагаад сонгохгүй гэдэг хөлбөр гараад байгаа. Илүү гарч байгаа машинууднууд бол үнийн дүнгээ зөрүүтэй байгаа учраас яагаад заавал энэ илүү их зөрүүг төлөөд сонгох вэ гэдэг дээр очингуудаа үгүй сонгохгүй мэн гэдэг шийдвэр төрөөд байгаа тий. Тэгээ энэ дээр бас илүү яг уу
нэмээд нэг хэлэх юм нь бол үнэхээр илүү гоё дүр төрхтэй машин гэдэг бол яг энэ олон 10 машиныг унсныхаа дараа бол илүү мэдэрсэн. Тэгэхээр яг тэр нөгөө нэг ер нь ингээ машин унаад явхаар чинь бас зөвхөн ингээд за оффроад энэ тэрэг гэл янз бүрийн олон юмнууд ярьж байгаа ч гэсэндээ тэр машиныг нэг хараад нэг ингээд нэг сэтгэл татах гэдэг юм уу ингээд нэг дуртай мэдрэмж гэж байдаг. Тэгэхээр яг тэн дээр бол ер нь энэ 10 машины аль нь ч миний хувьд бол илүү гарч ирээгүй. За би Bronco гоё дүр төрхтэй гэж хэлж байгаа ч гэсэндээ яг одоогийн манай Forerunner-аас илүү юу гэвэл бас хэлж чадахгүй. Ер нь бол яг энэ чинь тэгээд бит хоёрын өөрсдийн сэтгэл зүгж яриад байгаа гэдэг бол та бүхэн ойлгож байгаа. Та бүхэн харин эсрэгээр манай дугаараас анзаараад өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагатай юмыг сонгож болно тийм гэсэн үг. Тэгэд угаасаа сая ингээд ярихаар бол энэ нөгөө бүх машин манай машинч давуу талтай сул талтай байна. Энд дүрдэж байгаа бүх машинд өөрсдийн гэсэн давуу сул талууд байгаа учраас яг өөрсдийнхөө хэрэгцээнд зориулаад тэгээ бас яг машины сонголтын дээр илүү анзаардаг юм нэг санагддаг. Одоо жишээлбэл хэрэглэгчтэй сонголтоо ихтэй илүү ингээд гоё тоноглогдчихсан. Ингээд машин аваад шууд бэлэн машин аваад унаад явах сонирхолтой хүмүүс байдаг. Гэтэл зарим нь бол яг ингээд нөгөө нэг бэлдэц байдлаар аваад илүү хоббироо бүр ингээд цаг зав хамаг юмаа зориулаад ингээд илүү унах сонирхолтой хүмүүс байдаг. Эсвэл ингээд дундаж машин унаад 3 жил болоод ч юм уу солиол ундаг сонирхолтой хүмүүс байдаг те. Тэгэхээр нөгөө нэг тэр ингээд хэрэглэгчийн тэр нөгөө зантлууд чинь бүгдээрээ өөр байгаа байхгүй те. За тэгээд магадгүй одоо бид нар шиг ч юм уу ингээд машины ингээд гаднах дүр төрхөд нэг ач холбогдол өгдөггүй хүмүүс бас байж болж шүү дээ тий. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол илүү энд бол зөндөө олон сонголтууд байгаа байхгүй тий. Энэ 10 машин дунд бол тэгэхээр битэрийн хувьд болохоор яа харахгүй яг нэг саяны зурцсан ингээд шалгуурууд нь арай жоохон юм онцлог болоод байгаа учраас яг одоогийнхоо машинтаа үлдэх нь илүү дээр хувилбарлаж хувраад байна гэсэн үг тий. Тэгээ магадгүй яг одоо энэ чинь 3 жил даван жин тэгэхээр магадгүй 2 жилийн дараа ч юм уу 1 жилийн дараа эсвэл тэгэхээр дараагийн өөр том аяллаа төлөвлөгөө гараад хэрвээ явахаар бол тэр үед дахиад машин өөрчлөх үү гэдэг асуудал бараг л яригдах байх тий. Тэгэхээр яг хөө эдгээр машинуудыг би бас зарим нэг машинуудыг бүр илүү удаан хугацаанд бас жоохон туршилт хийж болдог байсан бол тэгвэл яриа илүү бас өөр сэтгэл төрөх байсан байх гэж бодож байна. Түүнээс биш яг нэг өдрийн хэлтэн дээр бол туршилтан дээр бол ингээд нэг шууд эзэмдээд авсан тийм шиг бол харьцангуй бага. Ер нь баг байсангүй. Тэгээд зөвхөн чиний хэлж байгаа шиг яг бидний аяллаа онцлог улам бүр урт болоод улам бүр холдоод байгаа. Ялангуяа бид тэр хайсыг туршиж үзэж байхдаа хэлжсэн бид нар олон улс руу гараад тий өөр улс орнуудаар аялах сонирхол хүртэл байгаа учраас тэр үед бол нэрэн байсаа бид нар бол хайсыг бол аваад мөрдөө. Яг танд бол өшөө бүр артлынх нь тоноглолыг нэмээд тэгээд гараа явах сонирхол бол үнэхээр байгаа. Тэгэхэд бол надад бол хайс юм энэс л бодогдож байна. Энэсээ гарч ирээд байна. Тийм тэгэж орж иж байгаа. За бус машинууд бол за би энэ яг зүгээр за ерөөдөө ингээд заяа ингээд дуусгаад ингээд зогсоож болно үзэгчд бол тийм ямарсан битэрийн сонголт бол ийм байлаа. Тэгээд энэ бүх хугацаанд бас манай өнгөрсөн дугааруудыг бас ивент гэсэн Ocean Finance-д бол талархал илэрхийлмээр байна. Та бүхэн хэрвээ эдчээ сонирхол байсан, сонирхсан машинууд ч байсан эргэлзэж байгаа тийм. За мөнгө чинь жогорхгүй байж байгаа л тийм. Ocean Finance-ийн автомашины лизингийн үйлчлэг бас сонирхоод үзээрэй. Дараагийн алхам хийгээрэй гэж бол хэлмээр байна. Үүнээс цааш би дахиад нэг ганц хоёр нэг нэмэлт сэтгэлдлүүдийг хуваалцмаар байгаа учраас дугаар сунжирсан учраас та бүхэн сонсох хүсэлтэй хүмүүс нүршээ сонсорой. Тэгээд бас өөрсдийнхөөрөө бас та бүхэн сэтгэлдлүүдээ хуваалцаарай. Бид хоёрын бас сэтгэл ямар байна те. Өөрсдөд чинь эндээс бас яг чагсаагаад үзээрэй. Ямар машин хамгийн гоё санагдсан эсвэл мэддэг хүмүүс нь бол те өөрийнхөө машины даваа болон золлуудыг ч хуваалцж болох байх гэж бодож байна. Чамд бас ингээд цаашаа яхаас өмнө хэлэх юм байна. Одоо өөр явах вэ? За тэгээд хэрвээ үргэлжлүүлээд үзэж байгаа үзэгчтэйгээ бол баярлалаа. Дугаар итгэх урт болсон учраас битэж сан зоод ингэж байна. За тэгэхээр энэ машинууд юу нэг хин зориулагдсан ямар машин бэ гэдэг талаар бол бас хуваалцмаар байна. Тэгээ энэ дээр хамгийн их эргэлзээ, хамгийн их дебейт, хамгийн их асуудал те үүсгэсэн танк машин шууд эхэлчмээр байна. За танкийг бол танк 300 яг одоогийн танк 300 энгийн 2.0 мотортой ямар нэг хибрид биш. Тэр танк 300-ийн хувьд бол би Forerunner-аас бол илүү гэж бол би харагдахгүй байлаа. Чадамж сайн уу гэвэл сайн, туулах чадвар сайн, мундаг машин. Гэхдээ миний унж байгаа Forerunner-аас бол илүү гарахгүй байгаа. За яг турбо хөдөлгүүр нь ингээд жоохон хурд хүчтэй, хурдан авдаг тийм байгаа ч гэсэн
яг одоогийн миний унжаа фронтроосууд илүү гарахгүй байгаа. Цаашаага цахилгаан мотор хосолсон танкууд бол зөндөө олон опшууд байгаа. За танк 400 700 болоод эхлэхдээ магадгүй илүү гарч ирэх байх. Тэдний бид нар үзег учраас мэдэхгүй байна. Гэхдээ цахилгаан мотортой болоод эхлэхдээ үүсэх эрсдэл гэх зөндөө олон шалтгаанууд нь бол яг нөгөө би түрүүний хэлсэн шалтгаанаар тийм машинууд нөгөө хоолын зам нөгөө уртын хэрэглээ яг экспедишнд бол төдийлөн хэрэгцээнд хангаж чадахгүй гэсэн сэтгэлтэй байгаа, эргэлзээтэй байгаа учраас ялангуяа би 14 хоног би тайгын дундуур явж байхдаа би тэр машиныг дахиад хизээч би тоогн залгаад цэнгэлэхгүй үед тэр өөрийнхөө мотороор өөрийгөө цэнгэлээд намайг аваад гараад ирч чадахгүй гэдэг дээр би эргэлзэж байгаа л гэсэн санаатай. Тэгвэл танк 300 хүнд зориулагдсан байж болох вэ гэх юм бол мэдээжээ Forerunner-г гэж үзэх юм уу те нөгөө Land 400 ч юм эсвэл зүгээр яг шинээр ингээд нөгөө offroad аялалд орох гэж байгаа анхнаас эхлэх машин чинь бол байж болох гэдэг. Entry level те. Тэгээ анхных нь машин байдаг ч юм уу тиймэрхүү байдлаар орж иж байгаа. За тэгээ яг танкаараа дагнаад үнэхээр цаашд явна гэвэл бол энэ болно. Яг би машинаас солиход бол сонголт шоод байхгүй. Тэгээд хятад машинууд гэдээ бодоод бүгдээрээ шууд хаагаад байгаа тэр сэтгэлээ болоод өөртөө очиод уршаад үз. Хятад машинууд бол маш өндөр чадамжтай болчихсон. 100% цахилгаанаараа ч гэсэн маш өндөр чадамжтай байгаа гол нь тэр зөв хэрэглээ өөрчн таарчил байвал тэр бол хятад машин бол дараагийн маш том зохиол бий болгож байгаа шүү. Одоо тиймэрхүү ойлголтоо одоо хаалж хайсан билгүү дээ. Харин хаалж хаяхгүй байгаа хүмүүсийг гайхаад. Хайч жоох уу нэг тиймэрхүү юм байхгүй байх гэж. Тийм. Тэгээ гол нь өөрөө арай боломжийн үнэтэй байгаа учраас хуучин машин авч ястаас нэгсэндээ шинэ машинаа шууд авч болно л гэсэн санаа байхгүй тий. Тийм шүү дээ. Дандаа second hand машин үнэ гэж байна. Тийм. За дараагийн машиныг болохоор за Jeep хин зориулагдсан бэ? Jeep болвол нэр жинхнээсээ адал явдлын эрэлхийлэгч тийм залуу ялангуяа тийм хүмүүст бол шууд зориулагдсан машин. Тийм яг ганцаараа эсвэл нөгөө solo trip хийж байгаа тий. Ганцаараа эсвэл хосоороо тий. Тийм найзтайгаа хийж бол. Тийм. Тийм хосоороо гэдэг нь бол тэгээд нэлээд тийм гоё экстрим өөр тий хүрхгүй газар хүрээ энтер гэж бодож байгаа ч юм уу тий замгүй газар явдаг машин. Тийм тэр бол GP одоо хэрэглэгчнэр байх бах тий. Тий яг бид нар шиг гэр бүлийн хэрэглээнд бол үнэхээр асуудалтай болох. За тэгвэл дараагийн машин болохоор юу Land Cruiser 300 хин зориулагдсан гэхээр би хэлчихв. Монголчууд зориулагдсан. Угаасаа энэ өөрөө айгүй дефолт машин гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд дийлэнх монголчуудын боё дийлэнх хүмүүсийн хэрэгцээг сайн хангаж байгаа машин мөн тий. Тийм болохоор ер нь бол айгүй нийтлэг опшн байгаа учраас энэ л хүн болгонд л бол зориулагдсан тий. Үнэхээр үнийн төлөөд авчаад яах юм бол бүгдээрээ байж болох гэдэг байхгүй. За тэгэхээр 300 бол яг алчуу тийм. Гэхдээ нэмээд би бас жоохон хэлчмээр байгаа юм гэхээр 300 дотор олон ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр өөрсдөө хэрэглээндээ тааруулаад сонголтоо хийгээрэй. Тэгээд тэр дундаас би нэг сануулад хэлчмээр байгаа юм. GXR 300-г хамгийн base level байгаа. Тэр нь бол манай машинтай адилхан мотортой. Тэр хамгийн одоо нөгөөд нэг илүү тутмын багтай машин гэсэн. Илүү тутмын багтай машин аваад Монголын аялал хийж байгаа хүмүүс бол GXR 300-г сонгороо гэж би бол зөвлөмөр байна. За байгаагаар нь илүү хот өвтэй гэхдээ ингээд жоохон чадамжтай машин уняа гэж бодож байгаа бол GR Sport эсвэл ZX гэж болно. За ZX дээр бол оффроуд чадамж нь арай бага. Гэхдээ хотын хэрэглэн 5 тухтай тийм байгаа. За энийг яагаад хэлээд байгаа юм бэ гэхээр тэдний нэг юуны амортизаторын асуудал байгаа. ABS гэдэг Adaptive Variable Suspension гэж ярьсан. Тэр систем бол яг цаашид нэмээд хангуулахад жоохон төвөгтэй. Тэрийг нь аваад хайчих юм бол тэрний төлсөн мөнгө чинь шал үр дүнгүй өнгөрч байгаа гэдэг ч юм уу. За тэгээд GR Sport дээр байгаа EKDSS гэх систем байгаа. Бас хэрэгтэй үедээ маш гоё. Гэхдээ заримдаа бас төвөгтэй санагдах тийм юмнууд цаашид нэмэлт хангуул хийх гэж байна. Хэрвээ нэмэлт хангуул хийх гэж байгаа орчин үеийн мотортой тэгээд хурд хүчтэй тэгээд турботой мотор 10 шатал тороптойг нь авъя гэж бодож байгаа бол VX бол хамгийн гоё сонголт болно. Тэрэн дээр тэр EKDSS байхгүй, ABS байхгүй учраас нэмэлт хангуул хийхэд хамгийн амар. За тэгээд тэр утгаар нь өөрөөсөө сонголт хийвэл Land Cruiser 300 тийм болно. Эсвэл зүгээр яг чиний хэлдгээр зүгээр аваад байгаар нь унаад тэгээ явхад бол монголчууд хамгийн гоё тохирох машин бол Land 300. За тэрийг саяны ялгаа нь бол айгүй чухал поинтууд байна шүү тий. Тэгэхээр яг
300 өөрөө дотроо 4-5 ангилалтай шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бол хэрэглээний хувьд бол аюу ялгаатай. Миний харж байснаар бол бас нэлээд зураг хүрэг авдаг, ийш тийш оффроуд аялал хийдэг ах нар бол тэр хамгийн ихнийх нь юу лээ? Тийм бэс GXR. Тийм GXR-ыг бол нэлээд их тоногдсон унж харагддаг шүү дээ. Тэгэхээр яг тиймэрхүү хэрэглээ одоо жишээлбэл одоо шүү тэр GXR дээр бол 300-ийн тий гарч ирж байна шүү дээ. Тийм. Нэрээ бас нэг юм Land 300-ийн тэр нөгөө турбото моторч гэсэн Land 300 ч өөрөө глобал зарагддаг. Тэгээд бензиний асуудал угаасаа глобали хайцангуй байдаг тэр үндслээд илүүтэйгээр 92-т бол tolerable гэх юм уу. За яг GX 550 яг адилхан мотортой ирнэ. Land 300 дээр арай илүү одоо юу багтаа байна асуудал үүсгэх багтаа байна гэсэн. Тэр утгаараа бас Land 300 бол өөрийгөө тодорхойлсоор авч явсаар л байна гэсэн. Тийм. Одоо яг саяных дээр ингээ ярихаар ер нь бол бид нар ингээ нөгөө нэг машин шингэл гадна талаас нь орчин үеийн машин гэдэг боловч энэ ингээ дөрвөн одоо ангилал дотор 300 гэхэд ингээ моторын хувьд ингээ өөр байгаа байхгүй тий. Тэр энийг ер нь бол ингээ мэддэг бас тоноглол яах вэ энэ гэдгийг мэддэг байх нь бол айгуу чухал санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр саяны дөрвөн ангиллын хин зориулагдсан гэдэг point бол маш сайн одоо хэрэглэгчийн сегментийг тодорхойлж ингэж харж байна. За. За дараагийнх нь болохоор за 79 хэд ингэж юм. Тийм хин зориулттай юм бэ гэж. Далсэр үү? Тийм далсэр. Далис үзсэн шүү дээ. Тийм. Далсэр бол манад улгаах. Далсэр бол яг үнэн чиний дөрвөн өөр аим гой тодорхойлсон шүү дээ. Бэлтгэс байдлаар нь аваад тэгээд өөрийнхөө таниулаад хүссэн өнгө төрхийг бий болгоод за тэгээд хамгийн хүнд хэцүү газруудаар яваад экспертиз хийгээд явдаг тийм хүмүүст бол маш гоё. За эсвэл байгаагаар нь унаад нөгөө хизэж идэлж дуусахгүй тийм машин гэдэг утгаараа. За яг яг бид нар шиг ингээ гэр бүлийн аялал хийж байгаа үед бол төвхтэй. За ялангуяа 79 бол баг биш байх. Хэрвээ гэр бүлтэй гэж ах нь бол 78 магадгүй сонголт болж байгаа. За 76-г бол арай жижигдэх байх гэж би бодож байна. Тэгээ анх яг Forerunner-ыг авч байхдаа гадны нэг хоёр жуулчд аялагчд явж байсан шүү дээ. 78 байлуу тоноглолчихсон ямар машин байлаа. 78. Тийм тэгээ битэр ч гэсэн анх ийм машинаас эхэлчихсэн. Хоёр удахгүй машин руу орондоо гэж хэлжсэн. Тэгээ тэр үгээр санаанаас гардгүй. Тийм. Тэгэхээр нэгсэндээ Jeep яг Jeep Wrangler шиг хэрнээ илүү урт экспедиц зориулагдсан машин далсэрлж байгаа. За Ineos. Ineos бол за энэсийг бодоод үзэх юм бол яг оффроуд аялалдаа зориулаад авчих юм бол маш гоё. Гэхдээ менежерийг үнийг нь харж байгаа бол тэрийг авах чадaltaй хүн л гэсэн үг шүү дээ. За тэгтэл Land 300 яг энэ шиг тоноглолтой хэрнээ өдөртний хэрэглэн дээр хэрэглэхэд ямар ч асуудалгүй байгаа шүү дээ. Илүү нэг all rounder 300 байгаа шүү дээ. Тэгэхээр энэс бол яг тийм байж чадахгүй. За энэсийг авч байгаа хүмүүс магадгүй хотын хэрэглэнд илүү анган энгийн машин ундаг байж болно тий. Гэхдээ энэс бол бас маш сайн тэр нэг яг оффроуд аялал экспедицэд зориулагдсан машин гэдэг нь нэлээд анзаарагдсан харагдана. Тэгэхээр хэрвээ та энийг авах юу ч болж ивэл энэ бол маш гоё сонголт болно. Тэгэхээр нэгсэндээ зүгээр энэ дээр бол зүгээр шулуухан хэлэхэд те зүгээр л энэ зүгээр л үнийн л асуудал. Гэхдээ энэсийг би бол ингэж тодорхойлоод байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг юм масс юм сонирхолгүй масс юмд орох сонирхолгүй хүмүүс гэдэг чинь хэрэглэгчийн сегмент гэж үүдэг шүү дээ. Тэднэрт зориулаа гаргачихсан байгаа байхгүй юу. Тэр ийм өвөрмөц онцлог тэгээд угаасаа яг таргетд сегмент нь өөрөө яг л одоо юу гэдэг энийг л зорж байгаа өвөрмөцтэй яг тийм хүмүүс зориулж гаргасан учраас Land Cruiser 300 сонирхох нийтээр ундаг тэрэнд багтмааргүй хүмүүс энэ сонголтыг хийх гэдэг байгаа байхгүй юу. Тий. Үний хувьд бол бүр амар хол зөрөхгүй шүү дээ. Тэгээ үний хувьд бол нэг амар хол зөрөхгүй. Энэ дэшээ нэг л гараад ирсэн нь бол энэ хоёрын хоорондын хол зөрөтэй санагдахгүй байна. Тэр жоохон тийм өөрмөцтэй тиймэрхүү байдлаар харж байгаа тохиолдолд бол энэ юус байж болох байх гэж бодож байгаа. За Bronco. За энэ дээр нэг юм хэлэхэд 76 биш үү те. Land 76-г энэсийн байгаа бүх юмыг тохироглоход баг энэс шиг үнэтэй болж байна гэдэг л шүү. Энэсээс баг илүү гарч ингэдэг л үү? Тийм тийш ярьчихсан те. Тэр ихтэй австралч юу? Монголд яадаг юм мэдэхгүй. Ямар ч австралчууд гэж ярьж байлаа. Тийм биз. Тэгэхээр бас сонирн байгаа байхгүй тий. Одоо эн чинь нөгөө бас л тэнгуут энэс чинь нөгөө үйлдвэрийн тоногтой ороод ирчихэж байгаа тий. За тэгэл тэр болгон дээр чинь нөгөө нэг юу юм да. Ингээ нөгөө нэг баг багаар тоног хийнэ гэдэг чинь нэгдүгüүрт нь хоббир хүн нөгөө талдаа болохоор бас юм санхүүгийн хувьд арай жил болгоо ингээ ахиулын явнаад гэдэг юм уу тий. Тиймэрхүү байдлаар бас төлөвлөж гин гэсэн үг шүү дээ тий. За Bronco-ийн зориулагдсан бэ? За Bronco болвол
Надад гэж. Ерөөсөө битээр ингээ хоёрхнаа ингээ явах гэж байгаа болоо. Тийм. Яг гэр бүлээр аялж үзээгүй учраас хэлж мэдэхгүй нэг даа штэ. Бидний ячаа бараа бүх юм хойноо багтаа зүгээр аялахгүй. Тийм. Харин тийм юм уу. Түүнээс биш бронколууд яг гоё аяллаа. Туулах чадвар маш өндөртэй. Тэгээд залуу хүний ирч хүч эрхчлөө хэлсэн. Тийм манай гурав жоохон аял мэйлд явахын боли мэлий гэдэг тийх үедээ л хоёулаа унтах юм шүү. Тийм эсвэл нэрээ жинкнээс зүгээр тусдан зөвхөн тэр нөгөө фан трип болгож авч явдаг тийм байдлаар машин авдаг хүн байвал гэдэг чинь. За бронкогийн тэр хурд түүч тэр характер тэр өнгө төрх тэр оффроуд функцүүд бол үнэхээр ярих юмгүй дундаас бол ялгарч ирсэн. За GPS ялгарч байгаа юм нь болох тэр зүгээр тэр арай илүү нөгөө зэсмэл цан дээр арай илүү доктортой гэх юм уу. За тэгээд оффроуд дээр бол дутхгүй. Илүү гоё шинэлэг өнгө төрхтэй байснараа. Гоё чинь тий. Бронкоч ер нь бол сая сүулт ингээд нэг хэсэг байхгүй жоо шинжлэгээд гарч ирэхдээ ийм шинэ өнгө төрхтэй болчихсон байгаа шүү дээ. Тий энэ 6 дугаар үеийн гарч ирэхдээ ингээд хуучны өнгө төрхөө хадгалж байгаа хэрнээ шинжлэгдсэн юм загвар гарсан гэсэн. Тэр нь амар зөв харагдуулаад байна тийм. За дараагийнх нь хайс. За хайс бол хайсын хэрэглээ айгүй ойлгомжтойсэн шүү дээ. Аялын хэрэглээс гадна өөр олон хэрэглээтэйсэн тийм ээ. Ер нь бол Dalser хайс хоёр бол яг ялгаагүй яг тийм их машин гэсэн. Бүх төрлийн хэрэглэн дээр тохиромжтой. Ялч бүх төрлийн хэрэглэн дээр хэрэглэгддэг. Тэгэхээр уулуур хаа тий. Уулуур хаа байна уу тэр нөгөө төргөнслөмж зөндөө олон яриад байгаа. Тэр бүх хэрэглэн дээр тохиромжтой. Бид нар бол зөвхөн аялал талаас нь хараад байгаа шүү дээ. Тэгээ бидний төвшөнд аялал гэж бодох дээр хэрэв байгаагаар нь зүгээр нөгөө аяллаа групп авч явдаг хүмүүс байгаагаар нь зүгээр суудлал дээр нь тий зорчигчийн суудлаар аваа авчулж байгаа. За хэрвээ яг бид нар шиг гэр бүлгээ бодох юм бол артлаа кемпер ч юм уу ямар нэгэн байдлаар тороглоод өөрчлөөд аваад явах боломжтой болчихжээ. Тэгэхээр хайс бол зүгээр өстэй жинхэнэ нэг юм том хоосон хаус авцсан тэр дотроо өөрсдийнхөө төгчүүлж байгаа л гэсэн. Одоо энэ хайс дээр л яг энэ сэтгэл төрсөн. Одоо Монгол ялангуяа нөгөө аяллаа юу бол нэлийн одоо эрчимжиж шүү дээ тий. Дотоодын аялал гэх юм уу? Гаднаас ирж байгаа жуулчид гэсэн Монгол руу нэлээ ихсэж байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө нэг аялал жуулчлал зохион байгуулж байгаа газрууд бол нөгөө л фургон юугаараа л авч явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг тийм газрууд бол одоо энэ хайс ингээд шууд нэвтрүүлмээр байгаа байхгүй юу тий. Тэгэх юм бол ирж байгаа тэр жуулчид аялагчдад бол маш гоё тав тухтай тий. Тэгээд оффроуд дээр эн чинь өөр ийм чадамжтай байгаа учраас тий. Хайсын бас дөрөв үрч дөрвийг яриад байгаа шүү. Зүгээр энгийн хайс биш тий. Яг бас дөрөв үрч дөрвөгээ тонголцсныг яриад байгаа шүү. Тэгээд тэрийг зүгээр ойлгоорой. Одоо орж ирэх гин сонсож байгаа гэдэг шүү. Тий. Зөвхөн хайс биш шүү. Нэмэх нь бас дөрөв үрч дөрөв гэдэг машиныг битэр яриад байгаа шүү. Тий. Тэгэхээр би бол үнэхээр тэрийг ингээд хараад зөв байж болох боломжит утгууд ингээд бодож үзтер маш их юм олон опшн нөгөө Dalser шигээ тий. Dalser-ээс баг ингээд илүүч гарахаар юм олон опшн санагдчихсэн. За тийм. Тэгэхээр магадгүй нөгөө нэг илүү хамгийн үр ашигтай гэж хэлж болох машин бас байж магадгүй шүү. Хайсэд бол хамгийн гол нь тав тухтай байгаа шүү дээ. Тийм. За дараагийн машин болохоор GX 550. GX 550 бол яг үндэ бол бас биднэрт хамгийн гоё тохирох машин дээр нэг багхгүй. Загварлаг, хурдүүчтэй, оффроуд чадамжтай, нэмэлт тонголцол юм бол Монголын нөхцөл жоох ингээд бас нэг юм юу байдیں۔ Америкийн нэг ютубер гэдэг багхгүй. Тэр GX 460 Forerunner 2 машинтай аялдаг. Тэгээд за зарим нэг үед Forerunner-аараа илүү партатай аяллуудаа ч юм уу. За GX-ээрээ жоохон уртын аяллуудаа ч гэдэг ч юм. Тэгэж хийдэг. Яг тэрэн шиг хотын хэрэглэнд бол тэгтээ илүү түлхүү ашиглагдах тийм шиг болж байгаа. Тэгэхээр хэрвээ зөвхөн нэг зундаа аялаад усын 100 жилдээ оролцдог. Эсвэл нөгөө архангаа яваараа аялцдаг тий. Сэлэнг орчдөг. Нөх амар партац замаар олон хоног хязгаарлуу яваад идэггүй болвол GX бол маш гоё хэрэглэл болох. Яг тэгэхээр Монголын нөхцөлд болохоор нөгөө нэг замын нөхцөлч өөрөө маш ийм бартаа ихтэй болчдөг шүү дээ. Тэгэхээр тэн дээр л жоохон юу гараад байгаа болохоос гадны хувьд бол аяллаа одоо бүх кемпүүд нь тодорхой кемпграундууд нь очдог замууд нь бүгдээрээ засмал зам энтергээд байгаа учраас GX 550 бол ингээд айгүй олон хэрэглээтэй байж болох гэдэг байхгүй. Монгол тэгэхээр яах юм бэ гэхээр нөгөө саяны хэлдгээр тийм экстрим оффроудд бол угаасаа таарахгүй бах л та тий. Энд өөр сонголтууд байгаа. Тий. Тэгэхээр яг тиймэрхүү талаасаа бол
юу байх л та GX 550-ыг бол унах байх гэж бодсон шүү дээ. Гэтэ бас яг илүү нөгөө нэг хөдөө гэдэг юм уу оффроуд нэг машинтай нөгөө талдаа хотын хэрэглээтэй гэдэг нөхцөлдлийг илүү гоё таарж гарч ирэх баг. Тэ. Тэгээд GX 550-ийг сонгож байгаа хэрэглэгч үзэгч сонирхогч байгаа болбол премиум 95 бензиний хэрэглээ гэж зөвлөмөр байна. 92 хийж болно гэж хэрэг хэлж байгаа бол тэр нь битгий тэрээ. Тэгэхээр 92-ыг хийж машинда хайрлаарай. Тэгээд GX авч байгаа бол 95-аа хийгээд за 92 хийлээхэд еврог нь хийгээд шаардлагатай бол октан бустер ашиглаарай. Аль болох энгийн бензинээс татгалзаарай. Манай Монголын бензиний чанар бол маш муу шүү. За тэгэхээр нөгөө саяны сэдвчин болохоор юу болоод юм л да. За яг зөвхөн GX 550-аас гадна энэ нь бол энэ машин дээр бол зайшгүй бүр тэгэрээ гэдэг зөвлөмжтэй байгаа. Тэгээ онцолж хэлээд энэ бусад машинуудыг ч гэсэндээ ер нь бол илүү машина одоо нөгөө хайрлаж унана гэдэг шиг тий. Тэр талаас нь харж байвал бас бодолцохол зүйл ах. За дараагийн машин 6-ийн Forerunner. 6-ийн Forerunner-ыг бас яг бид нартай яг л адилхан. Бид нар хэрвээ 6-ийн Forerunner-ыг үнийн хувь тариа бол одоо жоохон хөөсрөлтэй байгаа учраас бид сонгов. Яг л адилхан яг 5 дахь үе яг жоохон ахиулаад гараад ирчихсэн орчин үеижүүлчихсэн тийм сонголт шиг санагдсан. Энийг нэг бүсэн Land Cruiser 250-тай хамт ярьчмаар байна. За тийм. Тэгээд энэ хоёр бол ерөөсөө бүр маш хоорондоо адилхан маш. Мотор нь хороп нь бүгд адилхан, үндс нь нөгөө араам нь адилхан, доторх суугаад оффроудын функц нөгөө infotainment system гэлтэй бүх юм нь адилхан юм байна байхгүй. Зай багтаамж юунд ч гэсэн нэлээд ойролцоо болох байх гэж бодож байна. За 250 Монголд байгаа учраас Forerunner бүр өшөө илүү хөөсрөлт үнэтэй юм шиг санагдсан. Ялангуяа одоо 6 дахь Forerunner тий 250 ч одоо бүр юунд ороод ирлээ шүү дээ. 200 сая дотор ороод ирлээ шүү дээ. Тийм учраас. За тэгтэл 6 дахь Forerunner 200 сая дотор орж ирэхгүй байгаа байхгүй. Тэр утгаар. Хин зориулагдсан бэ гэвэл яг л адилхан бид нартай адилхан залуу гэр бүлүүд илүү гоё оффроуд аяллуудыг хийх сонирхолтой хүмүүс бол yes. Яг Forerunner 250-аас ялгарч байгаа нэг ялах нь болох дээр яг TRD загварууд нь ч юм уу те TRD off-road загварууд нь шүү дээ. TRD off-road загварууд эсвэл TRD Pro за Trail Hunter загварын хэрэг бүр авч чаддаг бол тэр нь яг off-road дээр илүү томилогдсон байдаг. Land Cruiser-ыг бодох юм бол тэр утгаараа. За яг Land Cruiser-ийн давуу тал нь болох дээр full time-тайгаар ялгаад. Түрүүний нөгөө Land Cruiser 300 дотроо нэг хэдэн англи байсан шүү. Forerunner ч юм бас нэг англиутай байгаа шүү дээ. Тийм маш олон англи байгаа. Бол Монголд тэгж орж ирдэггүй. Тийм Land Cruiser 250 гэсэн маш олон англи дэлхийд даяар өөр загвараар гараад байгаа. Одоо монголчууд Японоос 2.7 энгийн мотортой загварыг ч оруулж ирээд байгаа. Би хувьдаа бол тийм машин бол авахгүй бах хэрэг авахтаа тулсан. Яг 250 аваа гэх юм бол. Яг тэр энгийн 2.7 буруу өрүүлтэй 250 авч яснаас Монголд нэгэн дистрибьютор оруулж ирж байгаа зөв өрүүлтэй арай шинэ мотортой тий илүү урд хүчтэй тий загвар нь бол ялчгүй. Тэгээд дээрэс нь энгийн тэр нөгөө 2.7 Японоос орж ирж байгаа машин чинь бүр оффроуд гормоч байхгүй. Multi-train select байхгүй. MTS crowd control бүр юу ч байхгүй. Тэр утгаар нь 92-тай зорих ч байгаа бол Монголоос аваа. Бити ингээд сонирхоод хэрвээ гаднаас авах гэж байгаа бол Америкаас магадгүй тэр хайбрид хөдөлгөөртэй. Тэрний хүч бол бүр өшөө бүр мундаг болчихж байгаа. Бараг тэр нөгөө GX 550 шиг орчим хүч гаргадаг болчих. Тэрийг авч бол. За тэгэхээр Forerunner болон 250 гэсэн машинууд нь бол яг л гэр бүлийн хэрэглээнд зориулагдсан яг гоё дундаж машинууд байгаа даа шүү дээ. Хамгийн гоё дундаж опшн. Тийм. Өнгө төрхийн өвчсөндөө маш гоё загварлаг салааны өвчсөндөө бас ер нь айгүй гоё исэн. За битэр үтсэн Forerunner бол өнгөний хувьд бол бүр амар их таалагдсан. Тий. Яг тэр утгаараа бид нар яг хэрэг байсан бол 300-аас илүү 250 юм уу эсвэл Forerunner-ыг бол авах сонирхолт нь илүү байна. Тий. Илүү залуу, илүү гоё өнгө төрх, илүү цоглог юу гэх юм те. Тэр утгаараа 300 илүү дефолт гэж хэлсэн шүү дээ тий. Тийм байна. Тийм. За энэ мэтчлэн одоо ингээд энэ машинууд маань бол хэрэглээний хувьд ингээ ялгаатай зорилтод хэрэглэгчийн сегмент маань бол үүнийгээ дагаад ингээд ялгаатай болчихж байгаа гэсэн үг тийм ээ. Тийм. Орчин үеийн бас нэг жиг хандлага захлаан машин руу нэлээд шилжиж байгаа тэр хандлагыг бодоод үзэхдээ бид нар бас яг тэр дунд бас яг орж ярихад тэрийг бас ингээд нөгөө харахад амар төвхтэй байсан. Тэгээд захлаан машинаас бол ерөөдөө зайлс хийчихсэн энэ машинууд бүгдээрээ.
Тэгээ захилгаан болвол яг хөө мэдээж гоё орчин үеийн байгаа даа. Гэхдээ Монголын хэрэглэн дээр ялангуяа бидний хэрэглэн дээр болохгүй байгаа юм. Зөвхөн Монгол хот дотроо эсвэл хотоос хотын хоорондоо болвол ямар захилгаан машин хамаагүй бах уу. Тэр оффроуд захилгаан байна уу? Оффроуд захилгаан хосолсон байна уу? Тэр бүгдээр гоё. Бидний суурин газраас ч юм уу гараад хэд хоногийн одоо хол зайтай явж байгаа аяллууд хийж байгаа болохоор чинь тэр нь айгүй төвхтэй болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр нэг хамгийн ихэнд ярьсан тэр бензиний ямар Английн бензин ихийн банкныхын багтаа хэмжээ гэдэг дараагийн өөр юмнууд яригадаад байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгээ бусдаар бол ерөнхийдөө дийлэхтэй тийм айхтар одоо экстрим аялал ер нь нэг их хийдгүү дээ тий. Маш зөвхөн өмнө л байгаа. Тэгэхээр бусад одоо нийтлэг энэ Монголын одоо зуныхаа аяллыг хийдэг тохиолдолд бол энэ бүх машинууд бүгдээр л гоё сонголт болох гэдэг гэсэн үг тийм ээ. За тэгээд нэлээд урт дугаар болчихсон. Хэрвээ энэ хүртэл үзэж байгаа бол маш их баярлалаа. Ерөнхийдөө дагсан хүмүүс нь үзэж байгаа байхгүй ч чинь. Гэхдээ дагаагүй subscribe хийгээгүй бол subscribe хийгээд дуусгаарай гэж бол хүсмээр байна. Тэгээд одоо бол бид нэгэнтээ машинаас олохгүйгээр шийдсэн учраас дахиад машин дээр хийх хэд хэдэн юмнууд бол байгаа. Ойр зургийн жоохон тонолол болоо те нэг хэдэн хийх юмнууд бол боцсон байгаа. Тэгээд ойрхон аяллуудаа хийж эхэлмээр байна. Холын аяллуудаа бас хиймээр байна. Тэгэхээр тэр дугаарууд бол дараагийн дугаар дээр бол ороод явнаа. Тэгэхээр бид нарыг дэмжиж өнөг хүртэл үзэж хамт байсан хүмүүс бол цаашаа өргөжлүүлээд биднийг дэмжээрэй, үзээрэй, subscribe хийгээрэй, лайк дараарай. Бас хүмүүст түгэж өгөөрэй гэж бас хүсмээр байна. За тийм. Дараагийн дээр олон аялал болон бусад дугааруудтай игээд уулзъя. Контентууд маань үйлчилсээр өшөө олон юм бодчиход байгаа ч гэсэн завгүй байгаа даа. Уучлаарай. Тэ. Тэгээд дараагийн дугаар уулзлаа. Баярлалаа.